Сайн бацгаана уу та бүхэндээ. Үзэх өдрийн мэндийг хүргье. Тэгээ би одоо энэ харанхуй шүнж явахтай орой болж юм. Тэгээд одоо ийм аим шиг юм ярих чинь даа гэдэг. За тэгээ яриа эхлэе. Саяхан би өөрөө саяхан жоохтой сүүлийн үед жоох юм сэвтэнгүү сэтгэл санаа жоохон савлгаатай жоохон уучраа олох. Тэгээд би ч угаас уучраа олж явна гэж баг байд хөмдөө. Тэгээд байнга л уучраа олохгүй л явж идгээд нэг тиймэрхүү байдалтай байсан. Тэгжэл над дээр нэг хүн ирээд олгосон байхгүй юу. Тэгээд тэр хүн болохоор яг ийм гэгэрлийн зам мөр хөөгөөж гэх юм уу та. Янзбүрийн сүнслэг юм нэг их сонирхтгоо. Гэхдээ асуудалтай болоод ирсэн тийм хүн байсан. Тэгээд манай бууралчин бол ерөнхийдөө ингэж айлтдаг буурал цагаан үйл бол нэг их хийгээд байдаггүй. Тийм ч учраас ингээ бууж ирээд яг айлдахдаа болохоор одоо тийм сүнслэг юм сонирхтгоо хүнийг шууд ингээл хариуцлага энтер гэж ярьж ерөөсөө эхлээгүү. Ингээд дан тулаан, илт сэлэм, тэгээ зевсэг, илтээр цохих, бишээ илтээр цавчих, алхаар ингээд цохоод саваад явхад хүн алинд нь илүү ядархууч гэдэг юм уу тийм. Тэгээ нэг юм өөрийнх нь дуртай сонирхолтой сэдвээр хөтлж эхэлсэн. Эхлээд ингээд жоохон сонирхлын татчаад тэгээд ингээд тэндээсээ ингээд холбоод ер нь хүч гэдэг чи юу юм, хурд гэдэг чи юу юм те, хүчтэй хурдтай байх гэдэг чи одоо чиний одоо туйлын хүсэл юм уу ч гэдэг юм. Хүчтэй хурдтай байна гэдэг чинь толгой сайтай байгаагийн илрэл юм уу энэ гэж ярьсан байхгүй. Тэгээд яг ухааны юм яриад ирэхээр нөгөө нэг юм ухааны юм сонс зураагүй, уншдаггүй, тийм боддоггүй те, яг энэ нийгэмдээ ингээд сайхан мөнгө олохын төлөө ингээд алдцаж амьдарч байгаа хүнд бол ингээд яг орохгүй байгаа нь ингээд химэрэн жоохон мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээ угаасаа буурлын болттой үед энэ хүн сонсож гинөө сонсохгүй нөө хүлээж авч гинөө хүлээж авахтаа юу ч хүлээж авч ин тэр айгуу сайн мэдэгдэг. Тэнгүүд ингээд эхлээд ингээд буурал жоохон тэгж гулгуулж байгаа л яг өөрлөө нь ороод яг үнэндээ олж ийн тэгээ юм хурдтай хүчтэй тэгээ магваа мундаг байхыг хүсэж байгаа боловч яг үнэндээ ямар ч агваа мундаг биш байгаа штэ гэл те. Нэг тиймэрхүү юм хүм ингээл зоогоол явахаар нөгөө хүн чинь ингээл айгуу цайл туггүйтэй л те, ингээл яг юм өшлөлийн мэдрэмж орж ирсэн заяа. Бүр ингээд ч юм уу тэгчлээ чанга харна гэж юм шиг заяа. Тийм нөгөө хим ороод ирэхээр миний ол ингээ ууррээд дан тэнгууд буурал ингээл ерөөсөө уурлахгүй тайлбарлаа л ингээл ойлгуулж гаал тал талаас нь яриа л те, шал өөр юм ярьж үзээл, өөр юмаа буцааж холбож үзээл ингээл одоо тэр чим тархиндах заслыг нэгээд байгаа байхгүй. Тэгээ сүүл рүүгээ ингээ бүр хүлээн зөвшөөрүүлээд өөрөөр нь за ингээд тэ хурдтай хүчтэй бардам монголон тэ ийм байх чинь ийм ухаантай гэсэн үг ерөөсөө бишээ, чи бол ерөөсөө ухаантай биш байна гэдэг юм ингээд сүүл рүүгээ яг ингээд нөгөө хүн ч үнэхээр ингээд хүлээн зөвшөөрөөд тэгтээ би бол ингээд 100% хүлээн зөвшөөрсөн гэж хэлэхгүй, амар амгалан байдаг юм байлээ. Ер нь бол айгүй бардам нэг тийм химэл ингээд байгаад байгаа хгүй. Бардам хим байгаад хахаар тэр хүн рүү чи ингээ юу ч хэлсэн ийм хаалттай. Тэгээ буурлын үг яг ингээл хан мөргөөл буцаад байгаа юм шиг. Тэгэл нүүрэн дээр болохоор аастай ойлголоо ухлаа гэлалаа дээцэгээ суугаад байна. Тэнгүүд ингээ буурал чи ойлгоог байна. Чиний гялах яах вэ гэхээр л нөгөөдөг чи ингээл яахгүй. Тэгээ ингээд ярьж байгаа юм ин ерөөсөө ингээд дагаж бодохгүй байгаад байгаа хгүй. Ингээд ерөөсөө ингээд толгой нь ингээд байн анхаарал нь ингээд сарнаад ингээл бууралч яаж байгаа олон цагаар ярьж байгаа штэ. Тэгэнгүүт ингээл нэг овоо тогтоож авч байгаа л буцаал ингээ анхаарал нь сарних юм. Тэгэл ингээ дагаж бодохгүй, хөөж бодохгүй болохоор нөө амар хим яриан жоохон юм үр дүнгүй болох маягтай. За тэгэд сүүл рүүгээ бүр ингээд нилийн гоё хаалт маалтанд буугаад нилийн ингээ буурлын үг чихрүү нь ороод ирэнгүүт буурал тэгтээ ингээ хүмүүс өвчлэн тэгдэг байхгүй. Ингээ заахаа болохгүй байгааг нь мэдж ийн, юу болох байгааг нь мэдж ийн тэ. Тэгээд би одоо яг яах юм гэсэн хариулт л ингээ хайсан хүмүүс байдаг. Тэнгүүд тэгээ одоо яг яах юм гэдгээ бүр амар олон асуусан зөө. Тэнгүүд ингээ буурал би чамд ингээ тайлбарлаад байна. Тэгээд ахт чи ингээд миний тайлбараас яхаа ойлгохгүй юм уу гэл тэгэл тайлбарлаадсэн. Тэгээд бүр сайхан буултан хаалтууд нь нилээн буугаад ирэнгүүт нь шууд чи ингээ эхний ээлж нэг л юм сур, хэлсэндээ хүрт сур.
Тэ? За гэсэн бол за байж сур, үгүй бол үгүй байж сур, хүсэхгүй байвал үгүй гэж хэлж сур. Тэ чадахгүй бол чадахгүйгээ хэлж сур. Хэлсэн бол хэлсэндээ байж сур. Ингээл энийг л эхний ээлжинд сурчих. Тэгэх юм бол чиний ингээд өөртөө итгэл мэтгэл чинь ядаж ингээд өөрийгөө хуурдгүй, бусдыг хуурдгүй хүн ингээд үнэнч байж чадсандаа, хэлсэн ярьсандаа байж чадсандаа, чадахгүйгээ хэлэх зоригтой байж чадсандаа юм өөртөө итгэл өөрийгөө үнэлэмж ингээ өсдөг юм аа. Тэгж чаддгүй байнгын ингээд хүнийг чуурдаг, өөрийгөө чуурдаг хүн өөрөөсөө хичнээн нууж болгож яг үндэ дотроо бол би ингээд өчөх амьтан шүү. Би бол арчаагүй амьтан шүү. Би бол юу ч чаддгүй амьтан шүү гэдгийг байдлаар ингээд өөрийгөө үнэлэмж нь байнгын буурж явдаг. Тэгэхээр чи ингээд эхний ээлжинд нэг л юм сур хэлсэн амдаа байж сур тий байж чадахгүй бол чадахгүйгээ хэлж сур гээл нэг тиймэрхүү альтур айлдаад за ингээд тархин заслан дууслаа да гэж бодтол төгсгөлд нь харин бууралмаа шууд тэрнгийн хураагаад тэрэн ч явахдаа одоо нэг өөрөө бол тэрэн гэж хэлээгөө заяа өөрөө бол альбин зэтгэр сүг гэж хэлсэн. Тэгээд би бол ийм юмнуудыг ингээд богцолохгүй гэдэг нь одоо богцондоо авахгүй богцолж одоо авч явахгүй гэж юм бэлгөө. Тэгэнгүүт яагаад гэвэл юм хүний хэр хэмжээнээс хитэрсэн ямыг л би одоо богцолдог. Түүнээс биш хүн өөрөө ингээ ялан дийлээд айтайхан салж болох юмыг би ингээ богцолдгүй. Тэ яагаад гэвэл би ингээ хураад авчдаг. Тэгээ чи ингээд яг нөгөө тэр одоо чөтгөр шулам дагуулахгүй байх тэр суурь нь байхгүй учраас гараал дахиад яг адилхныг буцаа наачнаа гэсэн юм хэлсэн байхгүй юу. Тэгээд гэхдээ яг богцолохгүй ч гэсэндээ одоо тэр хүнд ингээд тэгээд тодорхой хэмжээнд үгнүүд нь тархинд нь орсон гэж үзээд тэгээд нөгөө нэг дэм үзүүлэх үүднээс одоо тэр өөрийгөө засгаж хичээж байгаа, сайжрах гэж хичээж байгааг нь үнэлээд тэгээд нөгөө нэг ингээд юм наацсан явж байгаа хүн чинь ингээл гараал шууд нөгөөтг нь буцаал ингээл удирдах магадaltaй учраас жоохон ачааг нь хөнгөлж өгье л гэж бодсон юм шиг байгаа. Тэгэхгүй одоо юу бодсон юм байгаа. Тэгээд юу яасан юм аа. Тэгээ нэг юм жижигхэн жохон юм архинд хамгийн юм татж хурааж агаад тэгээ манай буултан дээр огт сархтын төрлийн уудгүй байхгүй юу. Тэгээ тэгж хурааж ийснаа тэгэл би мэдсэн л дээ яг надаа уулгах чинь ядаргаа би одоо сэвтэж штэ гэж яг бодсон. Тэгээд буурлын санаа нь угаас тийм байсан заяа. Уус эн чинь нэг би богцлохгүй хүний дийлчээр юм гэхээр надад наажгаад надаар тэр тэг би ингэ наалтж штэ надад наалтж штэ тэнгүүд нь одоо юу гэдэг би одоо тэрийг юм өөртөөгөө хамт байлгаал байхаар хэмжээний оюун ухаантай биштэй арай гайгүй нэг юм хөөгөөд хим юм нийцхэргүй тийм байдалтай байж чадах юм бол над дээр тэр чинь удаан тогтохгүй ингээд салчих байхгүй юу. Тийм арга хэрэглэх чинь ингээд бодсон. Тэгээ уулгачдаг байхгүй. Тэгээ хүүе гэдэг чигээр хүүе би одоо дийлхүү гэд. Тэгсэн чинь араас нь шууд ингээд маш хурд нэг буурал солигдож орж ирээл аяг дөрөн сүү хийгээд сүүгээ шившиж уугаад тэгээд тэгсэн чинь бүр ингээд ямар ч юм манай буултан дээр амар утаа барьдаг байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд утаа барих ч сонирхол байхгүй. Утаагаа бариад ингээд тал хүртэл нь татжаал унтраагаад байгаа байхгүй. Ерөөсөө юм баг юм гэгэрлийн өндөр түвшинд төрсэн юм шиг. Одоо утаа барихгүй байхаар гэгэрлийн өндөр түвшин гэх юм цааш юм. Гэтэ ингээд ерөөсөө тэр юм миний тэр одоо утаа барих тэр хүсэл мүслийг бүр ингээд нам дарангуулчихж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд баримааргүй айгүй муухай санагдаад. Тэгээ би одоо бодохдоо тэр утаа бариад байгаа чи юу буурлаас юм уу би юм уу ч гэж баг ботсон тухайн үед. За тэгээ тэр буулт өндөрлөлт юм аа. Тэгээ би за тэр араас нь бууж ирсэн буурал ингээд сүү мөөгөө уугаад тэгээд ариусгach юм байх л гэж ойлгохгүй та. За тэгээд нэг 2-3 хоног явсан зэ. Тэгээ 2-3 хоног яваад за би нэг 3 өдрийнхөө шөнө бол ингээд унтаж чаддгүй босч ирээд бүр ингээд өөрийгөө үнэхээр гайхсан.
Тэгэхээр гайхаад ёо юу болоод байна. Би яагаад байна гэд би яг ингээд аюу болоод тэгсэн. Тэг яа тэгсэн бэ гэхээр ингээд аажмаар эхэндээ юу ч мэддэг угаасаа би ингээд янз бүрийн юм нэг хардггүй тэгэл харсан ч за яг бодлоор харагдсан шүү дээ. Тэр мөрийг нэг тоодгүй байхгүй. Ер нь би ч юм зан үйл талдаа айгу сул улаачлаа. Тэгсэн чинь ингээд багаар эхлээл би ингээд яг тухайн үед бол анзаараагүй. Гэхдээ одоо сүүлд нь анзаарсан зүйлээ ярих гэж байна. Тэгээд эхлээд яасан бэ гэхээр би ингээд миний анхаарал ерөөс төвлөрөх чадвар одоо бүр маш их хэмжээгээр унсан. Би ингээд ерөөсөө нэг юмыг ингээ удаа хийж чадахгүй. Ялангуяа буурлынхаа үйл бичлэг би тэр үед хийгээчгүй. Тэгээ ном судрын үйл мөл ерөөсөө хийхгүй ингээд хийхээс суухаар ингээ бараг 10 минут тутамд анхаарал сарнаад байгаа байхгүй. Тэгэл 10 минут тутамд утасчнүүдэнд харагдал 10 минут тутамд гизжүүлсөөл 10 минут тутамд тэнд очиж буудан дээр хөвтмөр санагдал ингээл ерөөсөө ингээл яг бүкс нь үтсэн юм шиг ингээ 50 сууж чадахгүй. Гэхдээ би ер нь бол тэгдэг. Гэхдээ нэг төвлөрөхөөрөө бас бүр хідэн цаг бараг 24 цаг хоолгүй, унтахгүй, идэхгүй сууж бас чаддаг. Тэгж амар төвлөрдөг байхгүй. Тэгэнгүүт ерөөсөө тэгж төвлөрөхгүй. Тэгэл жоохон юм бичаал байхгүй болчиход болдгоо. Тэгэл сүүл рүүгэж бичигч хүсэлж төрөхгүй юм. За тэгээ өөрөөр яасан бэ гэхээр хоол идэх хүсэл ерөөс төрөхгүй. Ерөөсөө хоол идэх хүсэл төрөхгүй. Гэхдээ ингээд би одоо нэг жоохон таргалж байгаа байхгүй. Тэгээд бас жимээ алт турчул хар ядаргаа гэж удаад ингээд идэнгүүт амттай л юм идмээр санагдана. Тэгээ амттай юмаа идэнгүүт зогсож чадахгүй. Тэр амттай юм ингээл амттай юм гэхээр чинь жоохон жанк талтай юм идэж байгаа байхгүй. Ер нь жоохон чихэрлэг эсвэл шарсан хуурсан тиймэрхүү юм идэж байгаа. Тэнгүүд идээд эхлэх юм бол ходоод дүүрчээдээ тэгээд тэр нь тийм гоё амттай ерөөсөө нэг санагдахгүй. Яг ихний хазал мэдээж гоё. Тэгээд цаашаа ингээ идээл хахаар ямар ч тийм гоё амттай санагдахгүй ирнэ идэхээ зогсож чадахгүй. За нэг ийм байдал илэрсэн. За дараачих нь болохоор юу байсан бэ гэхээр нэг бол ингээд юу ч хийх сонирхол төрөхгүй. Нэг юм хийчих юм бол тэрэндээ донтчихно. Тэгтээ юм хэрэггүй юм донтно. Жишээлбэл би ингээд судран мөдрий хийх гээд суух гэхээр өөрийгөө тэнд тогтоож суулгах гэж үнэхээр зовоод байгаа байхгүй. Тэгэнгүүтээ уцаа ингээд нэг байраас суучих юм бол бүр ингээд яг өвчтөө юм шиг. Тэгээ би ингээд утас ихтэйдээ ингээд 50 гуудал бүр ингээд бараг 30 секунд болоогүй ингээд буцаж барьж авч тэрийг ингээд ямар ч шалтгаангүй тэрийг ингээд үзмэр санагдал. Тэгэл би бүр тэр хооронд ингээд хитрхи амар лайтай аваад харна. Facebook-аа устгалаа. Аппликейшнийг устгаад байгаа хгүй. Instagram-аа устгалаа, Messenger-аа устгалаа. Тэнгүүд л ингээд бүр буцаад татах ингээд түмэн шалтгаан орж ирэн заяа. Хөөе наад тарч ингээд судрын захиалга орж ирдэг. Чи одоо хүнтэй уулзах хэвээр тэр хүн чинь битсэн юм бэлөө мэлөө гэл ингээд 9 шидийн тэгэл би ингээд шал хэрэггүй устгачаал 5-10 минутын дараа буцаагаал татан заа. Тэгэл угсаа юу ч ирээгүй тэгэл тэндээсээ яг ямар ямаач хайгаад байгаа юм мэдгүй ингээд бүр ингээд яг донтой заяа. За тэгээд нэг иймэрхүү байсан. Тэгээ сүүл рүүгээ болохоор бүр ийм ингээд нөгөө анхаарал маань юун дээр ч төвлөрөхгүй ерөөсөө тайван биш ийм байдал үүсээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө ямар ч юм төвлөрөлтэй гоё үр бүтээлтэй юм хийхгүй хэрнээсээ тайван биш ингээд нэг юм бараг юм салгалж ичэрсэн байдалтай тэр нэг юм ямар нэг юм ингээ хийх гээд байгаа юм шиг нэг юм тэг ингээл тэр нь ингээд хийхийг хүсэж байгаа юм нь болохоор тэр нэг утас барьж авах жишээлбэл за тэгэл ингээл хэрэгтэй хэрэггүй юм ухах тэгээд нөгөө нэг одоо ингээ кино мэна үзэх ч юм уу YouTube үзэх энтер гэдэг нэг жоохон урт хугацааны юм хүм дээр ингээл эхлээл ерөөс ямар ч сонирхол төрөхгүй хэрнээсээ ингээ гүйлгээл тэгээд болж чадахгүй сонирхол төрөхгүй болж чадахгүй тэгснээ тайван биш тэгснээ төвлөрч чадахгүй нэг ийм сонин заяа. Тэгээд тарих бол мөнгөний завгүй байгаа дээрнээсээ ямар ч төвлөрөл байхгүй байнга ингээ анхаарал үсчихээстэй. Гэхдээ ямар ч юм амар тайван амгалан ингээ нэг юм амрах юм ерөөсөө байхгүй.
За хүн ингээл ахаар ингээ сүүл рүүгээ жоох стресстэй ирд юм байлээ. Ингээд уур уцаарч төрөөл гинт ингээл амар учир зүггүй гутардаг ч юм уу те. Тэнгүүтээ өөр бас яасан бэ гэхээр тэрнээсээ шалтгаалаад нойр өрхий болсон. Ерөөсөө унтаж чадахгүй. Яац нь мэддэхгүй заяа. Ерөөсөө нэг угаасаач би ер нь жоохон нойр бахтай яваад исэн. Тэгэл ингээ 4-5 цаг унтаал ингээ сэрчин үүр мүрээр сэрчин. Тэг мэдрэл мот юм шиг сэрэл ингээл уцаа ингээл яг нэг юм өвчтөн юм шиг зээд эсвэл ингээд шүн 1 2 3 муур бас нааш унтахгүй. Тэгснэ 4 5-д ингээд буцаа зүгээр сэрчээд байгаа байхгүй. Тэг ингээд нойргүй. Сүүл рүүгээ яаж байгаа вэ гэхээр жаах ингээд нөгөө л нэг ингээл жоохон ууж идмээр чийлэрмээр тэгж нэг жоохон тайвширт юм уу тэгж нэг өөрийгөө жоохон амраад юм уу гэж бодоод байгаа байхгүй яг үндэ ингээд амархаар ажил ерөөсөө хийгээгүй зүгээр юм хэвийн байгаа маш их юм ядаргаатай байгаад болохоор ингээд нөгөө ингээ уучвал амар тайвширнда нэг тэгж нэг жоохон ингээ ясаа амраа тэрч бодож үнэхээр ингээд аргаа бараад байгаа байхгүй тэр бодлоо ингээд дамжирхаараа юу болж байгаа гэхээр ингээл нэг тэг хүмүүс юу яа харт юм хэрэгэлдэг юм бол ер нь тэрийг ингээд хэрэглээд тэр хүмүүс ингээд тайван бусдаас хамааралгүй бусдыг гоохгүй айгүй юм хүчтэй чадaltaа оршдог. А тэрний оронд одоо хэрэгэлдэггүй мань битэн одоо тэр хэрэгэлдэг хүмүүсээ хараалж юм уу санаалж юм уу анхаарлын гуйгаалж юм уу те ингээл айгүй тэд нар ингээл надад амар кул байгаа юм шиг бид нар болохоор амар тийм өрөдмөр байгаа юм шиг энтергээл санагдаал тэгэл би одоо амьдралтай хизээч яаж сэтгэлээр унсан ч би харт юм их татаад нэг тайвширчий гэж бодож үзээгүй байхгүй юу ер нь тийм бодол тээж үзээгүй зөө тэгсэн чинь бүр ингээл яагаад ч юм тэгж бодожсноо сүүл рүүгээ ингээл ер нь тэг хүмүүс ингэж амьдраад тах чи яагаад болтгүй юм тэг ингээд яа болтгүй энтерч бодож бодолцсон юм. Тэгээ яа би бүр тиймдээ тулаад байгаа вэ гэхээр миний тарих үнэхээр намайг ингээд зовоож байгаа байхгүй юу. Юунаас ч ингээд таашаал авахгүй. Тэгсэн ирнээсээ амар олон юм руу ингээд анхаарал явна. Ямар ч хэрэггүй юмнуудыг ямар ч ингээд утга учиргүйгээр хийх, утга учиргүйгээр бодох. Тэрийг ингээд зогсоож чадахгүй юм тайван бус байдал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр чи хүн чинь одоо нэг ментали гэдэг штеп ментали амар ядраад байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд бодон заяа би одоо өнөөдөр судраа хийх ёстой байсан. Би өнөөдөр хүүхдүүдээ ингэж анхаарах ёстой байсан. Би өнөөдөр ингээ үр бүтээлтэй байх ёстой байсан. Тэгээд ингээ анхаарал төвлөрөхгүй сарнаастай байгаа учраас ямар ч үр бүтээлгүй өнгөрчлөө. Тэгээ би өөртөө юм нэг тийм арчаагүй огийн новшин одоо муухай сэвтэй одоо улаачийн хувьд айгүй муу улааж ээжийн хувьд айгүй муу ээж охины хувьд айгүй муу охин тэг ингээ өөрийгөө аваа явчих чадахгүй ажил төрлөө хийхгүй одоо энэ судар номч одоо миний ажил болчиход байгаа юм л та. Тэгэл мэдсэн ирэж ингээл арчаагүй гэл ингээд амар гимших бодол нүдэж орж ирнэ. Тэгээ гимшээд ингээд өөрийгөө үнэлэмж би юу амар юм сул дорой өөрийгөө хянж удирдах чаддгүй юм новш юм байна гэж ингээд тийм бодол ингээд амар ирнэ. Тэрэндээ ингээд зодуулж нүдүүлээд ирэхээр анхаарлаа төвлөрүүлэх гэж ингээд өөрийгөө хүчлэн. Тэгээ би хийх ёстой, явах ёстой. Тэ ингээд хэрэггүй юмнуудаа болох хэрэгтэй гэл ингээд болох гэж хичээх тусам бүр ингээд дийлдэхгүй заяа. Тэр утсыг би бүр ингээд тэр фейсбુક энэ төр устгаад аргаа бараад байгаа байхгүй. Тэрийг ингээд болчвол би ингээд тэ компьютер дээрээ суугаад төвлөрөх гээд байгаа ч юм уу те. Тэнгүүд ерөөсөө ингээд болиё гэж бодохоор л бүр тэгж ботсноосоо исэн гимээр амар хүчтэй ингээл бүр уцаа ингээл бүр ингээл барихгүй бол баг ингээл үхэх гээд байгаа юм шиг амар хэцүү. Тэгэл ерөөс ингээд толгой дотор зодтолтой болоод байгаа байхгүй. Нэг нь ингээл би ингээд одоо анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Би чадвараа алж тусгаал бичдэг байсан хүн чинь одоо сүүл рүүгээ ингээд ганц хоёр өгүүлбэрч байрж авч чадхаа болчвол яах вэ маах вэ гэсэн айдастай. Тэгээ би ингээд төвлөрөх хэрэгтэй юмаа хийх хэрэгтэй гэдэг ингээд өөрийгөө хүчлэн. Хүчлэх тусам тэ уцаал ухна шаал хэрэггүй ингээ гөлийд суун гэсэн тэр одоо автуулах тэр химэн амар хүчтэй. Тэг би тэргээ болж чадахгүй дунд нь ингээ зөрчилдөөд тэг гимшин. Тэгтээ хизээч хийхгүй ингээ ерөөс өөрийгөө өдөртөж чадахгүй
байгаа байхгүй. Тэгэл ингээд 2 3 хоноо тэг 3 дахь өдрийнхөө шөнө дахиад би өрөөс унтаж чадахгүй. Тэгээд сүүл рүүгээ бас ингээл янз бүрийн юм нэмэгдсэн заяа амар сонио адын муухай адгийн юм нэг юм нийгмийн хог шаар шахруу шиг амьдэрсэн ч яах вэ гэдэг бодол модал орж ирж мэрэл те. Ер нь хүмүүс тэгж л амьдэрч ин дөө ичих болчихгаагүй те. Ер нь итгэл сэтгэл мэтгэл өгсөн баас те. Тэрнийхээ хариуд би юу авч илаа тэгэл зүгээр л ингээл бие сул тавиал зүгээр л бүр ингээл юу хүснэ гээл бүр ингээл өстой. Тэгээ энэ 2 хүүхдтэйгэл амьдрчгал байлгүй дээ гэж хүртэл бодож байгаа хгүй. Тэгэл юу хүснэ гээл юу хамаагүй хийгээл ингээл амьдрчмаар байгаа тийм хүсэл дотор яг тийм хүсэл байгаа хгүй. Тэг би ч дээ яагаад яана болио юу гэж тэгэж амьдрах вдэ гэл эсэргүүцэх тусам тэр хүсэл чинь бүр ингээд тэг шүн ингээ орондоо хөвж байгаа намайг босгож ирээд бүр амар сонь юм хийх гээд байгаа байхгүй. Жишээлбэл за яг би гэртээ мэдээж юу л хийж шалах вдэ. Гэхдээ ер нь аль ингээд нөхцөл нь бүрэлдэх юм бол шууд татгалзахгүйгээр одоо надад хүн янз бүрийн хар тамхи санал ойлгох юм бол би шууд татгалзахгүй ингээд аваад хэрэглэхээр ч юм уу те. Эсвэл ингээл айгүй юм болохгүй арайчтэй гэж боддог байсан юмнуудаа ерөөс юу ч бодохгүй хийхээр хэмжээнд хүртэл ингээд тэр өөрийгөө удирдах хянах чадвар маань бүр ингээд юу чгүй алга болсон байд юм аа. Дээр хүрхгүй. Тэгээ хоол итгэрээ дандаж жанк юм итгэрээ зогсож чадахгүй. Нэг тиймэрхүү байдалтай. Тэгээ ямар ч амтгүй санагдана. Угаасаа би бол ямар шимтгижэл ахгүй байгаа жанк хоолноос тэгэнгүүтээ дахиад үлдсэн. Тэгэл ерөөсөө тийм гоё шүлтэй өстой хоол идэх гэсэн одоо санаа бодол төрөхгүй нэг тиймэрхүү байдалтай. За тэгээд шүн босч ирээд би ер нь яагаад байна гэд ингээд уйлмаар санагдсан. Гэтэ тэгээ уйлахгүй ерөөсөө уйлах хэмжээний тийм одоо зөөлөн сэтгэл надад ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Айгүй юм хатуу сэтгэлтэй болцсон юм шиг өөрийгөө ч хүртэл ингээ өрөвдөхгүй ч байгаа юм шиг. Тэгээ би тэр өдөр нэг тэр шүн ингээд үнэхээр гайхаад өөрөөсөө айж эхэлсэн би ч яагаад байна гэдэг. Энэ байдлаар бол би амар сонь тэнэг юм хийх нэ. Бараг гэрээсээ гарч болохгүй юм байна. Гарвал одоо өөр балархах гэдэг шүү гэд бараг ингээд гэртээ бараг өөрийгөө хориод байгаа юм байна шиг нэг тиймэрхүү юм болоод тэгээд тэр шөндөө би IG дээрээ зөвөр close дээрээ тэгээд би яг яадаг юм болоо гэж бицээхгүй. Тэр хүртэл би ерөөсөө хүмүүст ер нь бол энийг нэг яриаггүй. За яг нэг хайлт би ингээд нэг жоохон сэвтээд байна, жоохон гутраад байна ч гэдэг юм уу ингээд цохолгоо явж ирснээс яг ийм болоод байна гэж ерөөсөө хүнд хэлээгөө. Яа тэгвэл ингээд хэлэхээр амар ичгэвтер юм нуухай юмнууд айгүй их байсан аахгүй. Тэгэл би ч улаач хүн байж ингээл солиорол тийм балаа юм яриад тахч хүмүүсээс юу гэж чадах юм блэж гэж бодно. Ер нь тэгээд тэр бол ингээд яг хүний дотор байдаг амар чөтгөрлөг адын хүслүүдтэй холбоотой юм байсан учраас тэрийг тэгэл юугээл яриад ахав тэгэл өөрөөсөө ч хүртэл нуугаад байгаа байхгүй. Тэгээ бичсэн чи яг өглөө ингээл найзууд ингээл те ганц нэгээрээ зүгээр өмгөөрөө энэ тариагал асууж үзэл тэнгүүд нь би ингээл багаар хэлсэн. Би сэвтээд байна. Би бас дээрээс хойш эвгүй болцсон байгаад байгаа. Тэг яг сэвтээд байна. Би ингээ өөрийгөө ерөөсөө огт хэн чадахгүй байна. Миний өөрийгөө удирдлага ерөөсөө байхгүй болчлаа гэл ингээ нэг багаар нээж эхэлсэн. Тэг яагаад гэхээр одоо нэг жишээлбэл би ингээл ер нь би бүх амьдралынхаа туршид ингээл энийг болохгүй гэд нэг ботчвол болохгүй гэл хизээш тэр юм зааг шумыг ерөөс нэг даваад идэггүй байхгүй юу. Ер нь давдггүй. Тэгвэл сүүлийн үед ингээ багаар миний тэр шугам давалт ингээ нэг ганц нэг тохиолдох ч юм уу. Тэгэл нэг шугам давчвал тэгэл цаашдаа даваал идэг юм болчт юм байлаа. Тэгээд тэр сүүлийн хэд хоногт болохоор бүр ингээд байнгын шугамнуудыг давах юм хүслүүд төрөд байгаа байхгүй. Тэг би юу хийч яагаад би тэр үед би ингээ яг үнэндээ чөтгөр шулмаас гэхээс илүү өөрөөсөө бүр ингээ амар айгаад байгаа байхгүй. Би яагаад байна гэд. Тэгээд найзуудаа ингээ хэлж эхлэе. Тэр дундаас бас харилцаан дээр ингээд гарч байгаа онцлог нь хүмүүстэй харилцаж байгаа харилцаанаасаа ямар нэг юм холбогдсон ч юм уу те нэг юм авч байгаа кайф ерөөсөө мэдрэхгүй. Ер нь бол тэр харилцааг ерөөсөө үнэлэхгүй. Яад гэвэл
яг ийм ингээд харилцаа ингээ хаана хүрхийг ингээд дотроо зураглаад байгаа юм шиг. За жишээлбэл би ингээ хүнтэй одоо харилцаа үүсгий л та зүгээр тэгээд найз нөхдөй харилцаа үүсгэхэд би ингээд сэтгэлээ нээгээд ярьчих юм бол тэр хүн нэг бол ингээд тэрийг давуу тал болгож ашиглаад ингээ гэрлээ надад сул талаа харуулчлаа. Эсвэл гэрлийг би ингээ бүрэн мэдчихлээ. Тэгээд гэрлээтэй одоо би ингээ чөлөөтэй яаж ч бараг ингээ харьцаж болно. Гэрлээ надад ингээ нандин нууцаа ярьчлаа. Тэгэхээр надад итгэж гин гэсэн үг. Тэгэхээр би ингээд чөлөөтэй байж болно, айхгүй байж болно. Тэгээд айхгүй байгаа хүн чинь ингээд нэг юм сонио дэрлэхэд байгаа юм шиг, янз үзээд байгаа юм шиг тийм харилцаа гаргадаг. За эсвэл за гэрлийг танад мэдчихлээ, болчлоо гэд ингээ уйдаад дахиж ингээ надтай ярилцах ч юм уу те, надтай ингээд холбоотой байх хүсэл ингээ буурна гэсэн ийм хоёр ийм хүлээлт надад байгаад байгаа байхгүй юу. Тэгээ хүнтэй харилцвал ийм л хүлээлт, ийм л энэ хоёрын нэгэнд нь л очино. Ер нь бол яг ингээд нөгөө тэр хөөрөөд дэрлэгээд байгаа нөхдүүдийг болохоор би ингээд дотроо яг тухайн үедээ болно шүү дээ. Өмнө нь бол би гомдохойсон. Тэнгүү тухайн үед жоохон сэвтцэн байгаа үед юу гэж бодоод байгаа гэхээр ингээ инээ төрөд байгаа байхгүй юу. Бүр ингээ улам хөөргмөр санагдаад ингээ хаа өрхийг харч марч юм шиг те. Надад ингээ нэг юм инээдтэй амир юм игдүүтэй хөөрдмөр юм шиг ингээ санагдаж манагдаад тэрхэд хөөрч юм уу та энэ гэж мэд уйдаад ингээ те надаас дахиж ингээ мэдээлэл авахгүй одоо миний өгж байгаа тэ ярианы мэдээлэлд ингээд амар ханж цадаад байгаа хүмүүсийг бас ер нь бол жоохон уурлах маягтай. За тэгвэл би чам дахиж мэдээлэл өгөхгүй хохин холлоо тэргээд нэг тиймэрхүү хандлагаар заяа. Тэгээ энэ хоёр нь яагаад тэгээд байгааг гэхээр хоёлаа цаанаа нөгөө би чамаас илүү байхад чи надад яаж харьцаад байна? Чи намайг одоо бүрэн мэдээгүй байж ямар хурдан одортын, ямар хурдан уйдтын гэсэн нэг тийм одоо бардамлын шинжтэй өөрийн гэсэн хамгаалалт орж ирж хамгаалах гад өөрийгөө хамгаалж байгаа байдал нь тийм нэг юм өмхий санаатай ингээд хүнийг албар хөөргөд идэх ч юм уу уйдчихаар нь тэгвэл чамд одоо дахиж хизээч ингээд мэдээлэл өгөхгүй гэдэг ингээд санаад идэх ч юм уу тиймэрхүү байдлаар илрээд байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол ингээ харилцаанд орох гэхээр яг тийм хоёр цэгтэл тулж очино гэдгийг ингээ мэдээд байгаа учраас хүмүүстэй ингээд ер нь бол ингээ хан босгочоод ханны цаанаасаа харьцах сонирхол амар их болсон. Тэнгүүд ерөөсөө ингээ нэг олигтой өрийгөө нэхгүй ингээд мэдээл за яг би ингээ сэвтэд энэ төр гэж хэлсэн ч гэсэн ингээ нэг юм үнэн сэтгэлээсээ тэнд ерөөсөө ярилцахыг хүсгээр ийм хоёр цэгт тулаад тэндээсээ би ингээд кайф авахгүй учраас шаардлагагүй гэж үздэг байгаа байхгүй юу. За нэгдүгээр тэгж үздэг. Тэнгүүт бүр ингээд уйдахгүй тэ хөөрхгүй яг ингээ хүн ёсоор намайг сонсох хүн байж болно штэ. Тэгвэл тэр хүмүүсийг болохоор тэгээ сонсоод ч надад тусалж чадахгүй юм чинь би ярьж яах юм гэд. Яг ийм гурван шалтгаанаар яг болоод байгаа юм яриад байгаа юм шиг боловч яг үнэн сэтгэлээ ерөөсөө нээж ингэж харилцахгүй юм хатай юм балер юм дотор бодолтой ч гэх юм уу ийм байдалтай байгаадсан байхгүй. Тэгээд ийм байдалтай байгаад байгаа хэрнээсээ ийм өөртөө хэцүү ганцаараа нэг юм балер сэвтэй юм давж туулах гэдэг шүү дээ. Тэгэхээр хүмүүсээс анхаарал амар хүснэ. Гэтэ ингээд анхаарал өгж байгаа хүмүүст ингээ хан босгож байгаа ханныхаа цанаас харьцах гад нэг иймэрхүү байдалтай. Тэгэхээр нөгөө нэг үнэн сэтгэлээ нээж харьцахгүй байгаа учраас мэдээж миний ганцаарл арилахгүй. Тэгээд ханаа ерөөсө буулахгүй байгаа нь тийм гурван шалтгаантай. За нэг иймэрхүү байдал илэрсэн. За тэгтээ би тэгж тисэж хагаад одоо намайг ерөөсөө шүмжилэхгүй тэгээ намайг бүр ингээ сэвтээ тэрнтэд бүр үнэхээр ингээ чөтгөр шулан болцсон байсан ч ойлгоно гэж ботсон нэг найздаа ингээ багаар нэг үннээ ингээ чатаар хэлж байгаа хгүй одоо хүүхд харж байгаа болохоор би уулзч чадахгүй шүү дээ. Тэгээд чатаар ингээ багаар хэлээл тэгсэн чинь нэг юм жоохон ингээ сулраад
Тэгээд юм суларч байгаа мэдрэмж орж ирэхээр окей би яг үнэ хэлэх хэрэгтэй байна гэл бүх юм хэлдэг байхгүй. Би ингээд донтоо болоод байна. Юмд ингээд донтоод байна. Би ингээд 5 минутын дуу сонсон ч дундаа донтоод байна. Одоо жишээл яг тэр үе тэгээдсэн байхгүй. Одоо би ингээд нэг өгдөөцсөн тухай дуу сонсонгууд тэрэндээ автчихна. Ингээл огшоол. Тэгэл араас нь одоо ингээл те иди нэргицинги гэсэн хипхоп дуу орол ирэнгүү тэрэндээ ингээл автаал амар хөөрөл тавна. Тэг ингээд дуугаа зогсоочих юм бол тэр ингээд хөөрсөн мэдрэмж байхгүй болох гээд байгаа учраас зогсоохгүй. Тэгээд араас нь нэг юм маягдсан дуу сонсчих юм бол шууд ингээл амар. Ерөөс тэр дуу нь тэгээ 5 минут тутамд тэгээ 5 өөр жанрын дуу сонсчих юм бол би ингээд 20 минутын дотор 5 өөр амар хүчтэй сэтгэл хөдлөл авахаар тэгэл араас нь дахиад нөгөө ядралт ийм сэтгэл зүйн хувьд ингээ ядарч байгаа байхгүй ингээл яг тэр үнэхээр ингээл амар хаягдсан хүн шиг шаналлах юм. Эсвэл ингээл үнэхээр ингээл бүрста алаад хитаад байгаа хүн шиг ингээл огших юм. Эсвэл ингээл учир зүггүй жид чинь гэж амьдрмаар санагдах юм те. Тэгээ тэрэндээ ингээ ядралт аавна. Тэгээ тэрэндээ амар дондон. Тэгээ би ингээ дуу сонсчгоороо бас зогсож чадахгүй. Зогсохоор хоосоо орхих гээд байгаа учраас ингээл араас нь дуу сонсоол байна. Жишээлбэл ингээд ерөөс юу ч хийсэн тэрэндээ донтоод байна заяа. Тэгтээ нөгөө хэрэгтэй юм хийхгүй. Хэрэгтэй юм хийх гэхээр залхуу өрөөд байна. За тэгэл тэрийгэ хэлээл би надад өст юм адын ийм бодол төрж ийн гээл те. Тэгэл ингээ үнэ ингээд хэлсэн чинь ийм одоо нэг хэсэгхэн хугацаанд анх удаа өөрийгөө чуурахгүй хүнийг чуурахгүй яг нэг юм үнэн бодит өөрийгөө ингээ гаргаад тавьсан юм шиг надад санагдангууд би ингээд нэг юм ууж амьсгал авах гээд байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс өмнө болохоор ингээд яг сэвтээд байна энэ төр гэж хэлээд байгаа ч гэсэн яг яагаад байгаагаа ингээ ярихгүй. Тэгээ бүр тийм ямар төрлийн ямар муухай бодол төрөд байгаагаа хэлж чадахгүй. Тэр нь амар ичмэр зүйлүүд байгаа. Тэгээ тэрийгээ ингээд би биш те би арай чи юм муухай юм бодож баг ингээ хийх хүртлээ тийм хүсэл тэмүүлэл дээр бодох юм биш гэд тэгж бодjоод амар ичээд болохоор хэлж чадахгүй. Тэгээд тэрийг ингээд нөгөө шөмжлөхгүй гэж бодож байгаа хүндээ ингээд гаргаад хэлчихэр нөгөөх маань яг та хаал гэж байгаа л та. Тэгтээ би бол ингээ хонгоож байгаа байхгүй юу. Би ингээд үннээ хүлээчлээ. Би ингээд тийм муухай юм бодож байгаа хүлээн зөвшөөрч чадлаа. Тэгээ үнтэйгээ нүүр тулчлаа гэтэнгүүд ингээд амар дотор уужраад нөгөө найзтайгаа ингээд тэгээд бичсэн чи гинт ингээд санаа харуулж орж ирэл гэл. Тэгээ би ингээд нөгөө найзтай бичиж явахдаа л ер нь юу болоод байгааг нь ойлгоцсон. Тэгээд ер нь юм бичгээр бодол зэгцэрдэг гэдэг чинь бас үнэн юм шиг те. Би тэр нөгөө хурааж авсан юунд нь яг сэвтцэн яваадсан мөлий. Тэр нь бол буурлууд маань наацсан гэсэн үг байхгүй. Тэг би наалгацснаа мэдэнгүүтлээ тэгвэл зоригтой л наасан байж тараа тэгвэл энэ хүмүүст ямар мэдрэмж төрдیں۔ Энэ одоо ингээ юм наалтчаар ямар байдیں۔ Гэдгийг нөгөө найз руугаа бичдэг байхгүй. Одоо ингээд юунд сэтгэл ханахгүй тэгсэрнээ ингээд хэрэггүй юмд ингээ маш амархан дондно боли гэж өөрийгөө удирдах хянах гэж хүчлэг тусам улам их ингээд автаж хөтлөгдөн. Тэгээ хэрэгтэй юм дээр бол анхаарал төвлөрөхгүй хэрэггүй юм дээр бол бүр хит төвлөрөлтэй автна. Тэгээ тэрэндээ амар ядарна харилцаа үүсгэж чадахгүй. Тэгсэрнээ анхаарал нэхэн тэрэндээ ганцаардна. Тэгээд маш олон ингээд дотроо тэмцэлтэй зөрчилтэй гимшилтэй байгаа учраас амар ядраад байгаа учраас амархын тулд арх уухыг хүснэ, хар тамхи хэрэглэхийг хүснэ, тоглоом энэ төр учир зүггүй тоглоод ингээд тэг юм л бодохгүй байвал гэсэн шиг тийм байдал ингээд орж ирдэг юм байна. Гэт ингээд бичээ задлсан чинь гэл нэг сайхан тавигдсан заяа. Тэгээ ерөнхийдөө тэр амар хэцүү ингэсэн салгалсан чичирсэн юм байдлаасаа гараад маргаашнаас нь би ерөнхийдөө нэг дажгүй хэвэн болоод нойр морж хүрээд сайхан унтаж амраад сайхан хэвэн жирийн ингээ амьдралтаа төвлөрч эхэлсэн. Тэгээ төвлөрч эхлээл гинт ингээл охин мохноо анзаараад манай баг ханадтай миний хажууд байсан. Тэнгүүт гинт ингээл хүү би чи ерөөсө ганцаар биш шүү дээ. Миний охин энэ миний хажууд биш дээ. Нөгөө жижигхэн хүн тэгэл ингээл юм ярьдгүү ч гэсэн ингээ надад тань олоо байж шít гэл гинт ганцаарч амар мэдрэлөөтэй тэгэл ингээл охиноо харсан чинь бүр амар хөөрхөн харагдаад уул нь ингээл хамтал байгаад байгаа ш. Тэгсэр нэрөөс ингээл ганцаар
анхаартаад байна гэж балаараад байгаа байхгүй. Тэнгүүд тэр жижигхэн хүн чинь над тань болол намайг яг хүн гэж хүлээж аваад тэ миний хажууд наалдаал ч юм уу ингэж байж мэйжсэн гинт анзаараад хүү гэл ингээл охиноо үнэлж байгаа учраас охин маань надад хань болж байгаа байхгүй. Үнэлэхгүй байхаар хажууд байгаа л би ганцаардаад байна. Ганцаар байгаа юм шиг байгаад байна. За эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр үнэлгээний асуудал орж ирнэ. За энийг дүгнэлт ярихаас өмнө юу яач. Тэгээ би нэг жоохон тайвшраа тэгээд тэрний дараагийн хэд хоног бол битүү ийм хар тамхинд донцсон хүмүүсийн яриаг сонссон. Яагаад тэгснээ мэдгүй сонсомоор санагдаад сонссон. Тэгээ сонсонгууд л надад мэдрэгжсэн мэдрэмжийг яриад байгаа байхгүй. Одоо ингээл юунаас ч сэтгэл ханахгүй тэр мэдрэмжийг одоо дарангахгүйхын тулд одоо тэр хар тамхиа хэрэгэлдэг. Тэгээл амир хийдээд идэг идж хоолноосоо таашаалахгүй гүмтэргээ бүр яг надад болсон юмыг л яриад байгаа байхгүй. Тэгээд хайртай хүмүүстэй одоо болж утгүй бүх юмыг хийдэг. Болохгүй гэсэн адгийн муухай юмнуудыг хийгээд ингээ улам хүн чанарын хувьд ингээ доошлоод байдаг мэдэг гэдэг юм яриа л тэгэл би за окей тэр сив бол юм донтолтын сив байсан байна да гэл ерөнхийдөө ойлгоол. Тэнгүүд миний зүгээр өөрөөрөө ажигласнаар болохоор тэр сивний арталтай шүү дээ. Тэр севтэг шалтгаан нь юу байгаад байна гэхээр хий бардамнал байсан байхгүй юу? Яад хий бардамнал гэж байгаа вэ гэхээр за одоо үнэлгээтэй нь холбож ярина. Юу ч үнэлдэггүй гэсэн. Хоол идвэл байгаа хоолныхоо хамтыг үнэлж чадахгүй, хүнтэй цуг байвал хамт байгаа хүнээ үнэлж чадахгүй, юм хийж ивэл хийж байгаа юм үнэлж чадахгүй. Юу ч үнэлэхгүй учраас ингээд юунаас ч таашаал авахгүй гэдэг тэр ийм хоосон орон зай чинь дотор бий болчдөг. Тэгээ тэр дотор бий болсон тэр хоосон орон зайг ингээд нөхөхийн тулд ингээд аль болох юм допамин өсөгдөг дуу сонсох ч юм уу, эсвэл тэ арх уух ч юм уу, эсвэл ингээл зугаа цэнгэл ч юм уу, тим юмар ингээд нөхөх гэж оролдоно. Гэхдээ тэр бол ингээл дуу бол 5 минут, зугаа цэнгэл бол одоо 1 өдрийнх ч юм уу те. Тэгэл маргааш нь ингээ байхгүй болно гэдгийг угаасаа мэдчихэж байгаа. Тэгэхээр л ингээл дахиад ингээл нэг юм хийх хүсэл төрөхгүй. Тэгээд ингээд хоол идэх чинь ингээл зажлал залхахад энд бол нэг юм секундын кайф өгнө. Тэгэл хотод руу орцсны дараа тэр кайф нь байхгүй болчих. Тэгэл нөгөө л нэг хоос орон зэний яваад. Бодтой ч юм арай урт хугацааны таашаал авахын тулд хүмүүстэй харилцаа үүсгэх, эсвэл нөгөө нэг үлээ хийх гэж нэг юм байна. Судраа бичих гэж нэг юм байна. Тэр чинь нэг бичиж мэдсэний дараа нэг юм цадсан мэдрэмж төрдөг байхгүй. Эсвэл нэг хүнтэй нэг юм чанартай яриа өрнөөсний дараа бас нэг юм цадсан мэдрэмж төрдөг шүү дээ. За тийм юм авахд юу саадуулаад байна гэхээр бардамлан саадуулаад. Тэр бардамлал нь болохоор ингээ харилцаан дээр за нэг юм 3 юм хэлсэн шүү дээ. Би тийм 3 гацаанд ингээ ордог. Тэгэхээр тэр болгонд өөрийгөө хүнд хэрэггүй, харилцаж чаддгүй, эсвэл нөгөө хүнээсээ сул дороогоор мэдрэх гээд байгаа учраас үгүй би хүчтэй гэж бодохын тулд өмхий санал одоо ингээд нөгөө нэг хөөрөд байгаа хүнийг хараад ингээд бүр ингээд хөрдөж ийн гэж мэдээд албаар тэнгууд ингээд уйдаад байгаа хүнийг болохоор чи надаас уйдж жаал чи ч гэсэн надад хэрэггүй би ч гэсэн чамаас уйдна гэсэн юм байдалтай. Эсвэл чи намайг ойлгож гинэ гэхэд тэгээ ойлголоо гэж чи яаж чадах юм ингээл бүгдийг өөрөөсөө доош нь аваад чигээд өөрөөр хэлбэл тэр харилцаануудыг огт үнэлэхгүй байж иж өөрийгөө хамгаалах гэдэг нэг юм сонин айдсаас гарсан нэг юм сонин хамгаалалт үүсэт байгаа хгүй. Тэр нь гэхдээ ингээд үүсхий гэж үүсгээгүй цаанаасаа үүсэт байгаа. Цаанаасаа дотроос л тэгж өөрийгөө хамгаалах ёстой гэж бодод байгаа хгүй. Тэгээ хамгаалах ёстой гэж гэсэн бодол нь ингээд даамжрахаараа хаалт тусахчоо тэгээ хүнтэй ерөөс сэтгэлээ нээж ярилцахгүй. Ер нь бол энэ донтолтын шалтгаан зөвөр бүр гүндээ ярих юм бол хүнийг харилцааг үйлийг юугч ингээд үнэлж чаддгүй гэс үүссэн юм заяа. За нэг судрын үйл гэдсэн шүү дээ. Судрын үйлийг яагаад хийхээр анхаарал төвлөрөхгүй байгаа вэ гэхээр ингээд би өөрийгөө бичиж чадна гэд
хий бодоод байгаа байхгүй юу. Яг би бичиж чадна л да. Чадах юм чинь маргааш хийчихье. Чадах юм чинь нөгөөдөр хийчихье. Чадах юм чинь хизээ нэгэн цагт би угаасаа хийчихнэ гэд эн чинь нөгөө нэг хийгээгүй хийчих л байх л та. Тэгтээ хийгээгүй байхдаа хий байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг би чаддаг гэдэгтээ хий бардамж гин гэсэн үг. Тэрийг тэгээ би ингээ хойшлуулсаар хагаад жил юм бичихгүй байхад миний бичих чадвар бол үнэхээр хог дээр өсрөх байх тэ хэцүү. Ер нь бол ингээд хөгжүүлээд жил аваад явсны дараах үр дүн огт ингээ хөгжүүлээгүй жилийн дараах үр дүн ингээд маш зөрүүтэй гарч ирнэ. Тэнгүүд бичиж байгаа юм чинь одоо авиасаараа далимдуулаад те ингээл яаж иж байгаа л бичдэг гэдгээрээ биш. Тэр чинь ингээ өдөр тутамдаа бичээл ах юм ба сайжирдаг баггүй юу. Ер нь ингээд эхлээд ингээд яг өөрөөхөө бичнэ, дараа нь найруулга дээр нь анхаарч эхэлнэ, дараа нь хүн ойлгох дээр нь анхаарч эхэлнэ, дараа нь хүнд яаж тусаад байгаа дээр нь анхаарна гэх юм уу. Дараа нь ингээд хүний анхаарал татах байдлаар бичэн гэх юм уу. Ингээ эн чинь хөгжиж явах хэрэгтэй. Би чинь би чадна гэд ингээ хий бардамжаа учраас тэрийг яг одоо ингээ суугаад хийх ёстой гэдэг хүслээ төрүүлж чадахгүй. Ер нь бол өөрийнхөө авиас чадварыг хий үнэлж гин яг бодитоор үнэлэхгүй байна. Бодитоор үнэлэх юм бол юу дутуу байгаа, юу нэмэх ёстойгоо олж харах ёстой байсан. Тэгээ одоо би хийх ёстой гэдэг сэтэл чинь би зарим талаар болж байгаа ч гэсэн зарим талаар дутуу байгаа учраас дутуугаа нөхөхийн тулд цаг хугацааг ашиглаж сурч хөгжихийн тулд өнөөдөр хийх ёстой юмаа алгасахгүй хийж явах гэсэн иймэрхүү үнэлгээ байх хэрэгтэй байхгүй. Иймэрхүү үр дүнтэй үнэлгээ байх хэрэгтэй байдал. Би чаддаг гэл нөгөө хий бардамжгаар их сонирхол ингээд хөг нэг тийм олигтой төрөхгүй ингээд тогтож сууж чадахгүй. Тэгэл тэргүй би ийчтэй орой чинь маргааш орой хийчин гээл ингээд яваад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг дандаа бүх юм нь хийсвэр хоосон болчихлоор ингээд дотор маш их юм дутагдана. Тэгээ юу дутагтаад байгаагаа мэдгүй ингээд нэг тэгээ юу ч хийсэн таашаал авахгүй хэрнээсээ нөгөө нэг жижиг сажигтэй амархан авчдаг тэр таашаалуудаараа нөхөх гэж оролдоно. Тэр нь тэгтээ нөгөө нэг одоо буурлуудын хилдгэр мөрггүй тэ нэг юм ямар ч хэрэггүй юу ямар ч үр дүнгүй. Одоо тэгээ ууж идлээ гэхдээ үр дүн байдгүй штэ. Тэгэл дуу сонслоо гэтээс нэг сүртэй үр дүн байхгүй штэ. Тэгэл одоо юу гэдэг чи утас ухаад бас ямар ч үр дүнгүй. Тэгээ тийм үр дүнгүй учраас тэр хоосон тэрийн дотор ингээд салгалж чичрээд ингээ юмар дутагтаад байгаа тэр мэдрэмж өрөөсөө нөхөхдөггүй учраас одоо нэг юм хальт нөхөөл тухайн цаг мөчтөөл нөхөн тэгэл дуусгаж шууд ингээ байхгүй болох учраас тэрийг дуусгахгүй тулд ингээл араас нь дуу сонсоо араас нь ингээ бичлэг гүйлгэх. За тэгэл нөгөө нэг урт удаан юм подкаст энэ төр сонсохоор бас үр дүнтэй юм авах гээд нь штэ. Тэгээд ингээ авдгийг мэдэн тэгтээ ингээ залхуу өрөөд тэгэл ингээл зүгээр л юм рил гүйлгэж байгаа сонирхолтой ч юм уу. Иймэрхүү байдалтай байгаад байгаа хүн бол ингээд угаасаа юунаас ч таашаалахгүй байх нь аргагүй юм бэл л те. Тэгээд за яг хүмүүсийн харилцаан дээр бас энийг бас ярих хэрэгтэй. Хүмүүсийн харилцаан дээр тэр нөгөө хий бардамжил буюу ингээд нэг өөрийгөө хамгаалах гэсэн тэр байдлаасаа болоод ингээд нөгөө чанартай харилцаа үүсэхгүй тийм болохоор одоо хүмүүстэй сэтгэлээсээ харьцахгүй сэтгэлийн холболт үүсэхгүй тэр чинь заавал юм хайр сэтгэлийн холболт байх албагүй байхгүй зүгээр найзын эсвэл ингээд тэ хүний хоорондох тийм холболт үүсэхгүй байхаар ингээд хүмүүстэй харилцаад байх сонирхолгүй харилцвал нөгөө хүмүүстэйгээ нэг тийм новшийн байдлаар ер нь бол харилцах гэдэг болчтой юм байлээ. Тэгээ тэр ингээд хэргэлдэг хүмүүс ингээл амар ухаарсан амьдрал үтсэн айгүй хэцүү ингээл зарим нь ч ингээл гой юм зүв бариад тавцсан юм шиг сонсогдож байгаа хэрнээсээ надад бол шууд ингээд сонсоход л энэ хүний эго бол яг хэврээ байна гэж. Тэгээ тэр хий бардамлал нь яг хэврээ байна. Учираас энэ хүн бол дахиад хэрэглэхэд ер нь бол баг биелийн шахуу байна даа л гэж надад сонсогдож байгаа. Яг гэвэл энэ гол шалтгаанаа барьж аваад тэрийг засаагүй байгаа байхгүй юу. Тэр цаана тийм хий бардамнал
Тэр хүмүүс бол яг ингээл ганцаарцсан хүмүүс нааг ойлгохгүй гэсэн юм амар их ярьд юм билээ. Тэнгүүд өөртөө ерөөсөө хүмүүстэй харилцаагаа үнэлж чадахгүй хүмүүс хинтэй ч харилцсан тэр ганцаардал дуусахгүй. Хинч өөрийг нь ойлгоод өгсөн ойлгогдсон юм шиг санагдахгүй. Тэгэхээр ингээ хоосоо орон зайг дахиад ямар нөхөх шаардлага гарах юм шиг надад ингээ санагдсан. Тэгээд надад тэр хар тамхитай тэнцэж байгаа хүмүүс юм хүчилж ч юм уу жоохон юм буруу аргаар тэнцээд байгаа юм шиг л гол юм харахгүй байгаа юм шиг жоохон санагдсан. Тэр хүмүүсийн яриг сонсоход л надад энэ цаана эго байна гэдг нь бүр ингээд яг мэдэгдэт байгаа байхгүй. Зарим нь ч ингээд үл анзаарагдан бүр ингээ маш талд нууцсан эго байгаа. Зарим нь бүр ингээд бүр сагж байгаа байхгүй. Би бүр ингээд сонсч чадахгүй ингээд амар эготой хүний яриаг ингээд чихэн дээр 45 минут сонсох ч амар хэцүү байгаа байхгүй. Тэг ингээд уур хүрээд тэр чихвчээ баг ингээ аваа шидчмээр тэгээд авч шидэж болохгүй. Тэгээд тэрийг бүтэн сонсож ойлгох хэрэгтэй байсан. Тэгээд сонссон. Тэгээд үнэхээр амар эготой байгаад байгаа учраас тэр харилцаан дээр хүмүүстэй ойлголцох тал дээр тэр ганцаардал дээр асуудал үүсэж байгаа. Тэр хүмүүсийн хандлага нь ерөөсөө нэг ингэж харагдаж илээ. Одоо би бол ингээл хүчтэй, би бол ингээ асуудлыг давж туулдаг. Би бол юм хатуу хөтөө. Тэгээд надад ингээд ер нь санаа зовоодох юм байхгүй. Гэтэл би юунаас ч таашаал авдаггүй гэдэг байхгүй. Аргагүй шүү дээ. Тэгээд нөгөө өөрийгөө амар хүчтэй хатуу хөтөө гэд юунаас айсан мэддэхгүй. За яг хөө мэдээж янз бүрийн трама интерес болсон байх тий. Ийм амар хаалттай байгаа хүн чинь яаж хүнтэй ингээд эрүүл харилцаанд орж тэндээсээ таашаал авах юм? Яаж ингээд тэгээ ажил хийсэн, ажил нь амжилттай байна хамаагүй заяа. Гэхдээ тэр ажлыг сэтгэлээсээ тэрний үр дүнг харж, хайрлаж, баярлаж хийх чинь сэтгэл цадахдаг байхгүй юу? Тэгж хийхгүй зүгээр би чаднаа гэл ингээд ингэж хийж байгаа хүн бол хийж байгаа ажиллаж үнэлэхгүй, өөрийгөө ч үнэлэхгүй, харилцаж байгаа хүмүүсээ ч үнэлэхгүй, үнэлгээ юуж байхгүй учраас хоосон учраас нөхөх шаардлагатай. Ерөөсөө л ийм л тойрог юм байлээ. За тэгээ би ботсон. Би бас хүмүүсийг үнэлэх, өөрийгөө үнэлэх, хийж байгаа юм үнэлэх тал дээр хүнийг хилдэггүй амар асуудалтай болоод сэвтэж байгаа хгүй. Тэгээгүй бол тэр одоо юм хураасаа дарсын нуугаад би бол зүгээр ингээд юу ч мэдрэхгүй өнгөрөх ёстой байсан баг. Тэгвэл надаа ингээд суурн байгаа учраас би тэгээд амар нөлөөлөлт авч сэвтэж байгаа. Тэгээ би ингээ яаж юмыг үнэлдэг болох вэ гэж ингээ ботсон. Жишээлбэл ингээд намайг ингээ ойлгож сонсож өгдөг, миний төлөө санаа тавьдаг хүмүүсийг би үнэлдэг байхгүй. Тэгээ тэр хүмүүстэй ингээд тэнд ингээл асуудлаа ярьсан ч нэг ялгаагүй, яриаггүй ч ялгаагүй, тэр хүмүүс хажууд байсан ч нэрэл би ингээд нэг тийм кайф авдаггүй. Харин ингээд намайг үнэлдэггүй хүмүүсийн хажууд тахаар нэг сонирн би нэг юм одоо юм юу гэмдэ тэр үнэлтгүй хүмүүсийнхээ хажууд нэг юм ганц нэг үнэлэгдсэн моменттой ингээд амар ингээд баясаад ингээд идэг нэг тиймэрхүү ер нь бол яг энэ над дээр гэлтгүй бүх хүмүүс тэгдэг баха одоо нөгөө нэг тэг ингээд амархан өөрт нь харилж дурлж байгаа хүнээс ингээ хүмүүс айгу кринжилж мэринжилтэй шүү дээ. Тэр мэр чи бүгд энтэй холбоотой заяа. Тэг би ингээд яаж тэр ингээд сайн те намайг гэсэн тэр хүмүүс ингээ үнэлж сурах вэ гэд ингээ бодохгүй юу. Тэгсэн чинь амар сони юм болсон гэхгүй. Тэр хүмүүсийн төлөө бодох хэрэгтэй мөлий. Би бол ингээд тэр хүмүүсээс ямар нэг юм авах гээд байгаа байхгүй юу. Авах гээд байгаа учраас өгж байгаа юм надад ерөөсөө юм үн цэнэгүй санагдаад би тэр хүмүүст өгье гэж бодол та. Жишээлбэл тэр найз маань ингээд яг жоохон хөөржлээ. Тэнгүүт нь би тэр хөөрөлтийг ингээд өөртөө итгэл нэмэгдэг ч юм уу те. Энэ хүн угаасаа өөртөө итгэл нь жоохон сулдаад ингээд жоохон кайф авах гэдэг ч юм уу. За эсвэл нэг найз маань одоо чи зүгээр үү гэд ороод ирээ. Тэгвэл чи зүгээр үү? Тэ чамд юу хэрэгтэй байна? Би зүгээрээ чамд ингээд чиний ажил үстгэл санаа чи ямар байна ч гэдэг юм уу. Тэг би ингээд зүгээр юм чи хий хоосоо харилцааш. Би яг жинхнээсээ тэр хүний төлөө ингээд санаа тавиад тэр хүнд ингээд туслая гэсэн өнцгөөс дэм болчихъя гэсэн юм хандлагаар харилцахад л би ингээд юу яах юм бэл шүү дээ.
миний сэтгэл ингээд жоохон цадалт авах юм билээ. Яа тэгвэл хүн чинь ер нь штэ ингээ хүний төлөө, бусдын төлөө, бусдад хэрэгтэй хүн байж үнэлэгдэж за яг нөгөө үнэлэх үнэлэхгүй нь хамаагүй. Гэхдээ тэр хүний төлөө би бодсондоо, тэр хүний төлөө хийсэндээ, тэр хүнд би хэрэг болсондоо, тус болсондоо, нэмэр болсондоо гэдэг зүйл чинь өөрөө энэ сэтгэлийг ингээд амар гоё цатгаж өгдөг юм бэлээ штэ. Тэрүүгээрээ л холж байгаа юм билээ. Ерөөсөө би бүр ингээ хамгийн сайн чаддаг юм яагаад яаж ашиглахаа мэддгүү байсан юм болдоо л гэж бодсон доо. Энд чинь нэг би бол чадан заяа. Гэхдээ би ч гэлтгүй ер нь хүн болгон чадах хаа. Зүгээр тех ёстойгоо мэддэг байх. Тэгчих юм бол нэг юм идүүлээд байгаа юм шиг, ашиглуулад байгаа юм шиг одоо юу гэдэг юм. Ингээл хүн болгон тусалж явдаг те. Тэгэхэд эднэр миний төлөө юу хийсэн ч юм ингэж хариу нэхэж явдгаасаа болоод ингээд гүйцэтгэр чи ингээд зөв хийхдэггүй байхгүй. Зөв хийгээд хариу нэхгүй ингээл нэг ч гэсэн хүнд тус болчих юмсан гэлтэх юм бол миний сэтгэл нэрээ ингээд бодоод үзэхээр яг цатахаар юм бэлээ. Тэгээ би тэр хүнтэй ингээ амар гоё амьд харилцаа үүсгэн тэр хүнийг тэгээ туслахын тулд таньж мэднэ, ажиглан анзаарна. Тэгэл тэр хүн миний хувьд ингээд үнэлж болохоор үнэлж чадахгүй хүн болно. Үнэлээ дээрээс нь би ингээд тэр хүнд үнцийг өгөхийг хүснэ, үнцийг өгөхийн тулд бодож сэтгэн ингээд тэгээ үнцийг өгсөний дараа би бол айгаа баяр баясгалантай чадсан шүү гэдэг нэг тийм өөртөө итгэх итгэл орж ирнэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж орж ирнэ. Би ингээ хүний төлөө ийм хийчлээ гэхээр өөрийгөө үнэлт юм байлээ штэ хүн чинь. Түүнээс би л ингээд чийл тэгсэнгүү гэдэг хүн бол өөрийгөө ч үнэлэхгүй, хүнийг ч үнэлэхгүй, юу ч үнэлдэггүй л хүн болдгийм байлээ. Тэгэхээр нөгөө нэг буурлын судар дээр хилээд идэг чиний төлөө гих чин сэтгэл гэдэг чи одоо энийг хэлж байгаа. Ерөөсө хүн бол хүнд ч байна, амьтанд ч байна ингээд юм өгчлээ сэтгэлэн цаддаг. Одоо та нар ингээ гудамжинд нэг ядарсан гүлэг нохоо муур хар явж ивэл хооллоод үзээрэй заяа. Эсвэл нэг ядарсан хүн байвал туслаад үзээрэй. Тэнгүүд хүний сэтгэл ингээ дүүрд нэг юм баатарлаг болсон юм шиг. Тэр мэдрэмж чинь тэр арх уугаад авж байгаа тэр мэдрэмжээс хамаагүй удаан тогтцтой. Ингээд би нэг хүн шүү гэж өөрийгөө үнэлж явхад байж л байдаг мэдрэмж байхгүй. Тэ? Би ингээд өөртөө хадгийн санагдчихсэн чи би нэг гудамжинд нохоод орвол хоолчдаг л үнтэй гэхэд хүн өөрийгөө нэрээ үнэлэн шүү. Нэрээ тэр чинь ингээд яг тийм би чинь нэг хүн ёсны хүндээ гэдэг мэдрэмжийг хадгалж идэг, тогтоож идэг юмнууд чинь тэр хүнд өгөх, бусдад өгөх, туслах, дэмнэх, өргөх тэднийг ингээд өргөөд чадахгүй байгаа хүнийг чаддаг болгочвол яг тэр баатарлаг мэдрэмж орж ирэх гэдэг. Одоо буурлын судар дээр тэр баатар, дайчин, ир мэргээл тэл бичиж идэг чи тийм учиртай юм билээ штэ. За тэгээ чиний төлөө гих чин сэтгэл тэнгүүтээ ардаас нь чиний төлөө бие оршиг гих амин чанар. За хитрхи хүн туслаад тагаар мэдээж ашиглуулдаг. Эсвэл одоо юу гэдэг нөгөө чин сэтгэлээсээ тэгж харьцаж мэддгүй юм хий бардамлтай өөр ингэсэн хамгаалалттай хүмүүс бол ингээл тэ чи юугаар л туслан тэр болгоны чи ерөөсөө үнэлэхгүй учраас одоо юм чи ингээ хий хоосон юм хийгээд байгаа юм шиг сэтгэл төрхөөр буцаал ядраа сулданд готрон гойно гэдэг юм мэдрэмж ороод ирнэ. Тэнгүүд тэд нартай болохоор энэ хүн намайг үнэлэхгүй байна, өөрийгөө үнэлдэг юм байна гэдгийг нэгдүгürt мэдэх ёстой. Хоёрдугаарт яаж харьцах ёстой гэхээр би өмнө нь бол ингээд зүгээр л бүх юм тэр хүний төлөө хийгээл, тэр хүний төлөө өөрчлөгдөөл, тэр хүний төлөө өөрийгөө алдаал, тэр хүний төлөө өөрийгөө золиослоод, тэр хүний төлөө хизээч хийхгүй гэсэн муухай юмаа ч хийгээл, хизээч твчгүй гэсэн тэ адгийн дорд юмаа твчээл ийм сонио арга барилаар үүддэгсэн. Тэ энэ нь бол буцаад хүнийг амар зовоодог гэмтээдэг. Харин зааж сургах гэж өнцгөөс харах хэрэгтэй мөлий. Зааж сургах чаа хүн чинь нөгөө зааж сурах гэдэг хүнээсээ нэгдүгürt өөрийгөө илүү гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэ нөгөө хүндээч мэдрүүлж явах хэрэгтэй. Тэ тэр хүнийг өөдөн татмаар байна. Гэхдээ арга барил нь ингээл бүх юмыг ингээл барьжгүйгээл угаасаа үнэлэхгүй хүнд те угаасаа хоол хийгээд өдөр хоолны амтыг мэдрэхгүй хүнд ингээл өдөр болгон янз бүрийн хоол хийж өгөөд бид нар ингээд зовж байгаа байхгүй. Тэнгүүд зүгээр л те
би цогооч чи бол хоолны амт гэдгийг юу ч мэдэхгүй хүн гэдгийг нэгдүгээрт мэдчих хэвээр. Тийм хандлагаар хандж ш тэр хүн чинь юм сурна. Хүн өөрөөсөө доогуур хүнээс юм сурах уу? Хүн огт үнэлэхгүй хүнээс юу ч сурч чадахгүй. Огт үнэлэгдэхгүй байгаа багш сурагчдаа юу ч зааж өгч чадахгүй. Тийм болохоор чиний төлөө би оршиж гэдэг чинь одоо нөгөө чиний төлөө би оршиж гэд амиа манах ухаан гэдэг штэ. Тэр чинь энэ байгаад байгаа байхгүй. Одоо тэр юу ч үнэлэхгүй байгаа хүмүүсийг юмыг үнэлдэг болохын тулд одоо л арга зээл сэтгэж болно. Гэхдээ арга зээлийг хизэж одоо юм хуурмаг хий хоосон, өөрийгөө хуурсан, бусдыг хуурсан байдлаар хийж болдгоо. Тэгэх юм бол тэр харилцаж байгаа хүний чинь итгэл нь унна, чамааг үнэлэх үнэлэмж бүр унана. Яад гэвэл тэр хүн чинь одоо нөгөө нэг ингээл чамд ингээл муухай ааш гаргаал ч юм уу те чам муухай болгож ингээд хувиргаал байгаа хэрнээсээ чамайг тэгж муухай болж хувирах тусамд чинь одоо үнэлэх үнэлэмж нь улам л буураад идэх те. Өө эн чи өстө нэрэ амарлаг юм баг гэсэн чи өгсөн бас ууралдаг юм биш, туцаарлт юм биш, гомдт юм биш, арх ууд юм биш. Ингээ бүр хүнээ байд юм биш, надтай адилхан юм биш тийш чаавас гэд ингээд тэгж ботсон бодоогүй зүгээр л юм химээ төвшөнд үнэлгээ нь ингээ буурчдаг. Үнэлгээ буурах тусам чиний үг хүчгүй болно. Одоо юу гэдэг тэр ингээ зааж байгаа арга барил чинь болохгүй юм гэсэн үг. Тэгэнгүүт яах вэ гэхээр хизээч тэдний тэр тойрогт орж тэр ингээд хоосон тийм хуурсан хий бардамсан байдлаар өөрсдөө харьцаж болохгүй. Яг юм үнэн байдлаар дандаа юм үннийг хэлж тэгээд юм автдаггүй байдлаар одоо сурах гээд байгаа юм чинь тэр автж байгаа үнийг дагаал автаад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол ингээд болохгүй гэж ийм хязгаар тавьдаг. Болохгүй гэсэн хязгаараа давдггүй гэсэн бол давдггүй л ах хэрэгтэй. Жишээлбэл энэ бол тэр хүнд тэр хүний хувьд чамааг үнэлэх үнэлэмжийг нэг юм бодож үзэхэд хүргэнэ. Тэгэхгүй ингээл би мимиг твчихгүй хэлдэгснэ маргааш нь твчээл сууж идэг бол ингээ энэ л хизэж үр дүн өгөхгүй гэсэн үг. Яагад гэвэл тэр хүн ингээд адилхан худлаа, адилхан мяа, надаас мяа гэл ийм л юм бодож би ялаад байна гэл ингээ суучин заяа. За тэгэнгүүт зааж сурах жаам бол тэгэл хэлсэн бол хэлсэндээ байна. Нөгөө нэг одоо бичлэг эхлэхэд хэлсэн шиг, буурлын хэлсэн шиг ядаж хэлсэн амдаа хүрч чадхааргүй юм шиг санагдвал бити хэл. Хэлсэн бол хэлсэндээ л бай. Хүнд заах ч юм байна да одоо өөрөөрөө үлгэрлэх гээд байгаа юм чинь. Үлгэрлэж байгаа юм өөрөө хийж чадахгүй гэж хөөе чи надад сураач гэх чинь уус сурахгүй шүү дээ. Тэгэх юм бол ингээ утахгүй бол явчихна. Гэх мэт ингээ жоохон хэцүү юмнуудыг биднээс ч яах те тэр юу ч үнэлдэггүй хүнийг ямар нэг юмыг үнэлдэг болгож сурахын тулд тэр зааж сургаж байгаа хүнээс нь бол их юм хүчин чармаалт ухаан төвчээр одоо маш олон юм шаардах юм байлээ. Би бол энэ дэр бол бүр зүгээр ингээд дандаа алдаа гаргаад явцсан байлээ. Би бол хизээч зааж сурахаар хэмжээндээ ш миний арга барил чинь буруутгалаар явдаг гэсэн. Чи тэгсэн чи муу хүн байна гэд нэг тэгж явдаг гэсэн юм а. Тэгээд за яг буруутгаж бас болно заяа. Энэ дээр нэг юм ярихаар ийм байгаад байгаа маа. Одоо манай буурлын сурах арга барил тийм байхгүй юу? Манай буурлын сурах арга барил нь нэг юмаа нотлсноо буцаагаад ницааснаа буцааж нотлоод гэл нэг иймэрхүү байдлаар ер нь нэг юм сонио надтай харьцдаг. Уу одоо юм өгж байгаа мэдээлэл нь тиймэрхүү байдаг гэсэн. Одоо судраа битсэн байдал нь ч гэсэн тийм одоо яг нэг юмыг ингээл өттэй тарих марих одоо энэ юу ч үнэлдэггүй хүмүүс хий бардамлалтай хүмүүс ч н одоо тэр буурлын судар дээрх хэлэрэл чи дарангаач байхгүй одоо тархин өтцөн одоо үнсэлцэн гал биш үнснүүд гэсэн. Энэ хүмүүсийг ингээл муулаад одоо юм үнсэл байж болохгүй өстө нэрэ энэ шиг хэрэггүй юм байхгүй гэд ингээл бүр ингээл эцсийн зэгийг нь хатгах нь гэхэд л ингээ буцаа хэрэгждэг байхгүй. Түлшин л байвал үнснээсээ буцаад ингээл гал өртөгдчихдөг. Үнс вэжиж ингээ гал бадардаг. Үнс чи ерөөсөө өөрөө галын дэвсээ ахгүй юу, өртөл ахгүй юу. Тэгээ хол тойруугаарч болов хурдан хугацаанд ч болов хизээ нэгэн цаг тэр үнснээсээ ингээл очлоо л хасна гэл
Ингээл буцаага аргатай явчихна. Тэгэл аргатаад тэгээд тэр үнс нь байх л ёстой юм байна да гэж бодоол эхлэнгүүд буцаал үнс чинь бол ингээд ингээл нэг юм холбироод байгаа юм шиг байдаг байхгүй юу. Би яг тэрийг мэддэг болохоор ингээд нөгөө судрынхаа бичигдсэн байдлыг бол ерөөдөө гадарлаад байгаа юм. Тэгээ хүмүүс болохоор ингээд зарим нь тэгээд байгаа байхгүй. Ингээл яг нэг юм ингээл барьж авах гэж л ингээд солигчод байгаа, өөрчлөгчөд байгаа ингээд угаасаа тийм байхгүй юу. Буурал бүр анхнаасаа тийм байсан зөө. Би тэрэнд бүр тасцсан. Одоо ингээд засал хийхдээ бас яг ингээл эхлээ жоохон магтан жиол юм хурдтай хүчтэй гэл ингэж гутлал ер нь хурд хүчгдэг чи яагаад ингээ сайн гэсэн үг юм. Ер нь ингээ амар хурдтай зүйл чи одоо бушууд болоо баримда бас тааждаг. За би зүгээр энэ жижигхэн жишээ авч байгаа шүү. За ингээд хурд хүч гэдэг чинь яг туйлын юм эрхэм сайн чанар гэж хин хэлсэн. Яагаад тэгж удаа? Яг үүндээ хурд хүч гэдэг чинь одоо ингээд ийм тохиолдол ингээд буруу яж болно. Ингээд ингээд хурд хүчээ өгөөсөх чинь. За тэгэнгүүтлээ гэтээ чи бол ийм зөрөгтэй ийм эрэхтэй хүн шүү. Гэлэлэн тэгэнгүүтлээ ер нь гэхдээ ийм зөрөгч нь бол буцаал нөгөө хүний чинь нэг магтаал нэг муулаад тэгээ магтснаа буцааж ингээл ямар ч хэрэггүй юм болгож хуургаал тэгээд хэрэггүй юм болгосноо тэндээсээ буцааж магтаал гэл ингээл гэдэг байхгүй. Угаасаа тийм сонин арга барилаар ингээ ярьдаг. Тэнгүүд тэр чинь болохоор штэ ингээл нэг юм орон гарын юм шиг зүйл ерөөсөө биш байхгүй юу. Одоо би болохоор нөгөө нэг байнга надад тулж ажилтдаг болохоор тэрийг ингээд мэдээд байгаа байхгүй юу. Тэр нь ямар арга барил вэ гэхээр юм зангилаа тайлж байгаа байхгүй юу. Одоо хүмүүс ингээд өөрийг нь буруудахаар өөрийгөө бүр адгийн муугаар мэдэрдэг. Тэгтээ ингээд адгийн муугаар мэдэрсэн юу хийж чадах юм? Тэгэхээр чиний болохгүй байгаа юм чи энэ вэ? Тэгтээ чамд болох юм зүйл байна. Тэгтээ болох ийм зүйлээ хийхэд чинь болохгүй саад болоод байгаа нь энэ. Энэ болохгүй саад болоод байгаа гэж нөгөө талаас нь харах юм бол ийм хүч болгож хуургаж болно гэл одоо яг ийм байдлаар ингээл багаар хөгжүүлж байгаа гэсэн. Эцсийн хариулт хүсэж байгаа хүмүүс бол бүр нэг ийм хүстэй юм шиг байна. Тих одоо боломжгүй л юм шиг байна. Тэнгүүд буурал ингээл болохгүй юм чи энэ. Болж байгаа нь энэ. Болж байгаа болгоход саад болоод байгаа нь энэ. Саад болж байгаа энэ юм чинь тэгээ зүгээр ашиглаж чадах юм бол ийм гоё чадвар байна гэд ингэж эргүүлээд иддэг байхгүй. Тэгэхээр нөгөө альва зан чанар, хүний өөрийн мөн чанар, цаатлын юм чинь нөгөө нэг юм хар цагаан сүлдсэн холилдмал байдаг. Тэрийг цагаанаар нь ашиглавал цагаан юмгаар нь хараар нь ашиглавал хар юмгаар нь яг ингээд туйлын зөв туйлын буруу туйлын хар туйлын цагаан гих боломжгүй гэсэн юм бэлэг талын тайлбар орж ирнэ. Тэнгүүд буурал яг юм жамын зөв тогтлын дагуу айл дураараач засдаг, намайг засдаг. Тэгээ судран ч гэсэн яг тэрний дагуу буусан судар юм шиг ба. За тэгээд яг энэ арга барилаар суралцах юм бол эхлээд одоо тэр муухай тэгээ юу ч үнэлж чадахгүй байгаа хүмүүсийг чи юу ч үнэлж чаддгүй гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Ойлгуулахын тулд чи бардам байна гэж хэлнэ. Тэгээ бардам байдлыг хүлээн зөвшөөрүүлнэ. Бардамын цаана юу байгаа? Юу ч үнэлдэггүй юм байна. Наатаха үнэлэхгүй бол чи насан туршдаа хоосоо оргиж явах нэ. Гэт эн чинь юм нэг холбоотой юмнууд байгаа зү. Тэгээд энэ чинь одоо яг эхлээд буруутгаж эхэлдэг байхгүй юу? Бартан байна, бартан байна, хов хоосон байж эготой гэж эхлэнгүүт эн чинь болохоор тэр хүнийг нөгөө хүн бол буруутгах гэж хүлээж авч магадгүй. Гэхдээ эн чинь буруутгал гэхээс илүү үннийг хэлээд байгаа байхгүй юу? Яг бодит байгаа байдлыг хэлж өгч байгаа. Байдлыг хэлж өгөөд за би бодитоор тийм юм бардам хүн юм бол гэд тэр хүн чинь одоо тэр тэгээ эвлэрэх гээд байна шүү дээ. Эвлэрхээс нь өмнө хүлэн зөвшөөрүүлнэ. Хүлэн зөвшөөрөөд бүр ингээд эвлэрээ тэндээ таг гацчих гээд байхаар нь таг гацаахгүй тулд энэ бардмын ард хүнийг үнэлдэггүй юм байна гэж цааш нь ухаад за тэгээ хүнийг үнэлдэггүй хүн ингээд хоосоо оргих юм байна. Энэ хоосоо оргилтоос яаж гарах вэ гэж зовлон дээр нь дөрүүлээд одоо юм гарах гарт заах гингүүд чихэн дэлдэлээ. Тэнгүүт нь
Аа одоо тэгвэл хүнийг мэдээж ингээ хүнийг үнэлж сурах хэрэгтэй л болно. Яаж үнэлэх юм? Би гэсэн аягаа дараад хүний төлөө сэтгэхэд үз. За нэг иймэрхүү заяа одоо би яг буурал биш болохоор өөрийнхөө юм хүний амар модон жишээ хэлээд байна. Ерөөс миний сэтгэл төрөхгүй байна. Буурал бол амар юм яг л нэг тийм суу зайлтай гэмээр аргаар застдаг байхгүй. Тэгээд үгүй мэдгүй намайг л тэгээд застдаг ямар ч байсан. Тэгээд одоо нөгөө нэг ингээл чи бардам байна гэд хэлэхээр бардам гэдэг чи яг юу юм гэдгээ ойлгодгүй хүн жишээлбэл нэрээ тийм бах уу би бардам бахаа гэл ингээ орхичдаг. Тэгээд ингээд бардмаа засъя гэхээр хүчлэхээс цаашгүй. Би бардамдахгүй гэл ингээ хүчлээд байхаас яг яадсан мэдтгүү. Яагаад гэвэл бардамл гэж юу гэдгээ ингээ ойлгохгүй байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг зүгээр ингээ хэлэхээр ухлаа гэлалаа л гэж хүлээж байгаа. Тэнгүүд буурал хилээд ойлгохгүйг нь мэдсэн ч гэсэн яг нэг хилээд орхино. Тэнгүүтлээ туулалцдаг байхгүй. Одоо намайг бол жишээлбэл ингээд тэр элдв донтолтын авталт чинь ингээд мэдэгдэхгүйгээр аажмаар ингээд гулгуулж ингээд автуулчт юм бэлээ. Тэнгүүд би ингээ өөрөө мэдхгүй ингээл жоохон зугаа цэнгэлт ингээл татагтаал ч юм ингээд явж бат буурал ингээ юу ч хэлэхгүй л ингээд за нэг нэг бууж ирэл сархад төртгүү гэл намаагаа нэг жоохон тэгэл нэг сүртэй ингээл байн ингээл одоо юу гэдэг юм бусад онгодууд чиг би хаагийн нүвтгөөл архи болохгүй гэл ч юм уу те ингээл шийтгэж мэдэхгүй ерөөсөө оролцохгүй ингээ хараал яваад байна зөө. Тэгээ би чи ингээд багаар өөрийгөө алдаал яваад байгаа байхгүй. Алдаад яваад ангуутан за зэн нөгөөс өөрөөр арай ойлгож чадахгүй юм байна гингүүтээ тэр хүн амтны юм аваачаад ингээд шууд наагаа иччих байхгүй. Наагаад эхлэнгүү чи одоо би нэг энд явж исэн хүн чинь ингээд зугуухнаар ингэж гулгаж явж исэн амтныг шууд пад гэх ингээд унахаар ч хүн чинь гинт ингээд цочроо авна шүү дээ. Цочроо аваад бодоод эхлэнгүүт нь бодоол нэг юм өчүүхээ юм үзүр барайл ахад араас нь мэдээлэл нурсаал ороод ирдэг. Наа чин тэрнээс болсон тийм байсан цааш нь уух тэр чин тийм шалтгаантаас одоо надаас яаж гарах уу гэл ингээ хөөлөгчдөг байхгүй. Тэгээ би угаас нэг юм хөөж бодохдоо өөрөө дуртай болохоор тэгээ хөөж бодоол ингээл одоо олцсон тэгээ олцноо яриад байгаа байхгүй. Эхлээд би ингээ буурлаа яалчгүй л тэгж боддогс одоо нэг амар сонио орон гарын юм шиг буурлаа гэж боддогс аахгүй. Ингээл нэг ярьсан юм нотлол буцааж нэцаагаал нэг магтаал нэг ингээл муулаал яг ингээл магталтанд нь ороод хөөрөөл явж идэл. Гэхдээ чи бол яг боддороо л юм байгаа штэ гэл тэрэнд нь гутраал нэрэж би ч өстой нэрэ гэл явжингууд тэгтээ чи бол ийм өндөр удамтай ийм цол хэрэгэмтэй ийм тэнгэрийн улааж бла бла гэл тэрэнд нь хөөрөөл явж байгаа. Гэхдээ гэл ерөөс ингээс хавлуулдаг. Тэгэл судран нүртэл яг тийм байдлаар өчгдсэн. Тэгэл ингээл амар логик алдааж гаргаад байгаа юм шиг юм орон гарна юм шиг онгод гэл бодоод явжингууд сүүлд нь ингээл хийсэн бүх юм нь ингээд амар юм уран нарийн арга барил байсныг ингээд мэдхээр ихэндээ ингээд орон гарan гээл бууралтай эргэлдчихсэн хүн чинь тэр нь орон гарan гээд миний буруу шагаад байсан юм яг үндэ амар юм төгс төгөлтөрч юм шиг зүйл байнгут шууд ямар амар ухаантай буурал вэ гэж боддیں۔ Тэнгүүд одоо нэг хүний үнэлгээ чи юм орон гарan буурал гэдгээс ямар амар ухаантай буурал вэ гэдэг энэ хооронд савлаа штэ. Тэгэхэр чин итгэл ингээд хүчтэй болчихдог байхгүй. Одоо эхлээд бол бууралтай эргэлзээл ингээл аюу багаар үнэлээл буруу зүрүү хилээд байгаа юм биш үү яа ингээ хэлж ярьснаас буцаад байдгийн ингээл ийм савлгаатай байдал дээр цаг хугацааны явцад бүр ингээд өөрөөрөө туулаад өөрөөрөө бодож олоод буурал бүр ингээл яг голыг хилээд өгцөн байсан байна зааж исэн байна ямар амар мундаг юм бэ гээл бодоход бууралтай итгэл зүгээр ингээд маш хүчтэй болдог. Тэгэл миний ингээд нэг юм итгэх гэж ядаад, буурлаа хүндлэх гэж ядаад, хайрлах гэж ядаад ингээл өөрийгөө хүчлээл тэ. Би ингээд онгодоо хүндлэх ёстой мостой гэл ингээл өөрийгөө худлаа яг жинхнээсээ ингээд сэтгэлээсээ хүндэлж чадахгүй ч хүчлээд хийсвэрлээд ингээд нэг юм ядаад байсан юмыг ингэж явуулж аал тэгэл өөртөө ингээл бат итгүүлээл би одоо ийм ухаантай буурлаач одоо хүндлэхгүйгээд яах юм бэ? Угс ингээ хүндэл бүр ингээ дотроос ундарч байгаа байхгүй юу? Тэгэл ийм амар өөрчлөлтийг гаргаал. Тэгээд
одоо би ингээд бууралтаа итгэж байгаа, хүндэлж байгаа ийм зам туулсан хүн чинь дахиад ийм нэг юм орон гарна юм шиг юм ярих гал ч юм уу те. Ингээл нэг ярих гал байлаа, нэг нотлол ницаал нөгөө зангаараа яхад би одоо алтаа гаргачихудыг санаа зовхгүй буурлаа шууд ингээд сул тавина шүү дээ. Буурал өөрөө мэдж байгаа. Тэ ингээд нэг юм хүн хорлох гээд байгаа юм шиг, хүнийг загнаад байгаа юм шиг юм яриад эхлэхэд нь цаа чин ингээд мэдж байгаа, өөрөө тэгж байгаа л ингээд учрыг олчдیں۔ Учраа мэдтiin ч гэдэм ийм ихтгэлтэй байдлаар ингээ ам хамрыг хорихгүй ингээ сул тавиад бичих гэсэн юм бичүүлээд үлдээ гэсэн үлийн хийгээд тэгээд сургая гэсэн юмд нь аль болох суралцахыг хичээгээд ингээд яагаад гэвэл миний итгэлийг ингээд өөрөө олж авсан байхгүй тэр онгод ч өөрөө ингээд ерөөсөө намайг хүчлээгүй зэмлээгүй амар сүртэй шахаагүй тэр ингээд туулуулж агаад үнэн байгааз гэл өөрөөр нь тэмдрүүлээд эн чин тэгээд яг л тэр ингээ суу зайл байгаа даахгүй юу тэ яг уу тэр ингээд амар том үгэлтэй тэгтэл суу зайлаар ингээд хийсвэр хүчилсэн итгэл хүндлэлийг жинхэнэ итгэл хүндэл болгож хуургаад тэгээд тэр тэгсэн учраас ном судар бичгт нь би саадалахгүй байна, буугаад айлдар хэлэхэд нь би саадалахгүй байна, тэ бөөлөөд ингээ үйл хийхэд нь би ямар сонин төсөөллийн үлгэрийн юм хийгээд байгаа юм бэ гэж саад болохгүй. Яагаад гэвэл би тэртээ ингээд агуу мундгийг ингээд хэдийн хүлэн зөвшөөрөөд ингээд буугаад өгсөн байхгүй. Тэгэл буурлал айгүй амжилттайгаар ингээ үйл хийгээл явж байгаа. Ингээ нууцыг судар дээр ингээ 3 юмар л хийсэн мэт шүү дээ. Чиний төлөө гих чин сэтгэл, чиний төлөө би оршиг гих амин чанар, эн чинь нөгөө өөрийгөө хамгаалахыг ярьж байна. Тэгээд нэгээр нь юу гэдгэлээ, нэгээр нь сүлэх мөн чанарын цултал гэд ийм 3 юм хэлдэг байхгүй. За энийг задлж ярих юм бол дуусахгүй. Тэгээд ер нь тэр ингээл нэг үнс яриад, нэг гал яриад ингээл хоёр тал руу яваад байгаа чинь тэрийг одоо ингээд иймэрхүү байдлаар л тархийг хөгжүүлж ийн гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь буурлын дээр бичигдсэн судрын арга барил нь одоо яг нэг иймэрхүү ингэж юм хоёр тийшээ хазаалттай байдлаар ингэж багаар төхүүлж тархийг хөгжүүлж ийн л гэж ойлгох хэрэгтэй. Шууд бид нар бол нэг шууд ийм хайдаг буурлал нэг иймэрхүү байдлаар. Яг л шууд ингээр угаасаа бууж ирэхгүй байхгүй ингээд сонсоод тань ойлгохгүй. За ойлгоод мэдээдэвч ингээд өөрөө яг тэр мэдсэн зүйл шиг ингээд адилхан болж чадахгүй. Тийм учраас багаар эдлийн хязгаарлуу ингэж явуулаад ингээд нэг ийм л арга барил байх шиг байгаамаа. За одоо тэгээд өөрийгөө хянж удирдах тал дээр ер нь ямар хүн өөрийгөө хянж удирдах та муу байдаг вэ гэхээр одоо энэ донтолттой ч юм уу эсвэл ийм одоо нарциссист гэдэг чтэй нэг иймэрхүү хүмүүс чи яа тийм болцсон гэхээр нөгөө өөрийгөө хянж удирдах чадвар байхгүй. Тэгээ өөртөө тийм муухай болж бүтэхгүй юм хийхийг, хүмүүсийг өвдөхийг, альва зүйлэнд донтохыг хэр хэмжээнээс хальж ингэж буруу зүрөө явахыг зөвшөөрчдөг. Тэрийг ингээд болиулж чаддгүй тийм хүмүүс байгаа. Тэгэд яагаад ингээд өөрийгөө хянж яагаад гэдэг нь төрүүлж ирээ. Яагаад өөрийгөө хянж удирдах чадахгүй болсон бэ гэвэл тэр хүмүүс бэлэнчлэг сэтгэлгээтэй. За жишээл амар царайлаг хүн бай гэж үү. Тэр хүнд ингээд хүмүүсийг өөртөөгөө сайхан харьцуулахын тулд суралцах бараг шаардлага байгаагүй. Зүгээр л ингээд оршиж байхад хүмүүс өөртөө сайхан харьцдаг. Жишээлбэл. За эсвэл ингээд ийм хөөрхөн чадрууд хөгжүүлсэн хүн байж гэж үү. Яг нь тэр чадвараа хөгжүүлэхдээ ингээд хичээл зүтгэл гаргасан. Гэхдээ тэрнээс цааш ахиагүй. Тэр чадвараа байгаа чадвараа гаргахад л ингээд болдог. Тэгээ тэрнээс цаашаа хийдгүү юм. За эсвэл бүр наачин хүн байж болно. Одоо жишээ би чинь нөгөө нэг амар айлын өрх хөвгт болохоор би ингээд бараг ингээ аав маань ингээд авчиад гар угаахад би ингээд ёо ядаргаа тэр гар яагаад ингээд угаагдчихаг би ерөөсөй ойлгохгүй байсан байхгүй юу.
Гар чи цэвэрхэн байх хэрэгтэй байна те. Тэгээд тэр гарыг миний өмнөөс хүн угаагаад байгаа учраас би гарыг цэвэрхэн байх ёстойг ойлгохгүй байна. Гарыг ингээ өөрөө хөдөлгөж угаах ёстой гэдгээ ч мэдэхгүй байна. Тэнд зогсож байгаа одоо баг ингээд ялархаа зогсож байгаа байхгүй те. Бушуу угаагаа чи очиж хэвтмээр байна гэд. Ийм байдалтай өссөн ч юм уу ингээ багтаа сурах гэдэг чадвар нь ингээд зарим нэг тал дээр гээгдсэн ч юм уу эсвэл магадгүй ээж аав эргэн тойрных нь хүмүүс нь харилцаа дутаасны улмаас тэр хүүхэд ингээл нэг өөрөө л ямар нэг ээж дээр бүх юмыг сурчих ёстой гэж бодсны улмаас ингээд юмыг юм детальчл зааж өгдөггүй байсандаа холбоотой алдагдлахгүй юу. Тэгээд тэндээс улбаатай тэр хүмүүс чинь нөгөө альва юмд суралцгаасаа илүү ингээд нэг юм цаанаасаа л зөнгөөрөө л ингээд болж явах ёстой юм шиг өөрөөсөө юм хичээл зүтгэл гарахгүй ингээл тэгээ яаж яах жоохон ингээд чадварлаг байгаад идэг. Тэгэл ингээд тэр мэрэндээ ингээд хандсан тэгэл цаанаасаа л бүх юм ингээд болж явах ёстой юм шиг ингээд болохгүй байхад чи ингээд хараал байж идэг хүмүүс энэ ингээд даамжирхаараа өөрийгөө өдөртдгөө хүн болж эхэлж байгаа байхгүй. Одоо хоолны өмнөөс нь хийгээл байдаг хүний хажууд ингээд хүн хоол хийж сурахгүй шүү дээ. Тэгэл хоол хийдгүү л хүн болно. Тэгээд дараа нь ганцаараа ингээд яг өсөж өгөх гээд ээжиж ерөөсө хоолоо хийж итгээргүй тийм хэмжээнд ингээд тархин ингээд тэгээ хоол ингээд цаанаасаа өөрөө хийгддэг гэсэн юм хийсвэр бодлоор ингээд гаццсан байж байгаа байхгүй. Тэгээд өсөж өгөхөө тулвал энэ чинь гар хөлөө хөдөлгөөд гал мал түлээд ингээд хоол хийн гэж суралцах гэдэг байхгүй. Бараг бүр өсөж өгөх дээр тулж ийж. Тэрнээс наашаа л ер нь суралцахгүй те. Тэгээд бэлэм захиалет чинь ч гэдэг юм уу. Эсвэл тэгээд эхнэр аваад эхнэрээрээ хоолоо хийлгэх чинь ч гэдэг юм уу. Ингээл нэг юм арга цагаал хүнийг ингээ ашиглаад байна. Тэгэнгүүт өөрөө хоол хийгээ сурцсан хүн чинь ингээд идж байгаа хүмүүсийн тэр одоо цатгалан цадж байгаа мэдрэмжийг харж кайф аваад өөрийгөө хоолчдаг. Нэг дандаа л хүнээс хоол идэт байгаа хүн болохоор нэг буцаагаад хүнд ингээд юм өгөхгүй байгаа учраас сэтгэл нь хосроо явчихдаг гэдэг юм. Нэг иймэрхүү заяа үндсэн шалтгаан нь бол ер нь тэр бэлэнчлийг ингээд өөрөө сурах дурггүй байдал тэгээд ийм би хий чин болчин гэд ингээ хий бодоод байгаа тэр бодлоос үсэлтэйгээр ингээд өөрийгөө хянж удирдах чадахгүй хүсэхгүй ингээ өөртөө ялагдаад байгаа тийм хүн үсдэг. За энийг яаж болох вэ гэдэг талаар ирээ. Болохын тулд ерөөсөл хүнд хэрэгтэй хүн чанартай байх тэр анхаар тэгвэл ингээ болно. Чи ингээд өөрийнхөө төлөө хөдөлгөхгүй байж болно. Аав ээжигээ үнэлэхгүй учраас аав ээжийнхөө төлөө хөдөлдөггүй байж болно. Тэгтээ зүгээр л нэг удаа ингээд аавыгаа ингээ баярлуулчих гэж бодож үзэх. Ээждээ ингээ тусалчий гэд тэгээд тусалж үзтээ юу. Тэгээд тэрний ард ямар мэдрэмж төрөх нь баатарлал мэдрэмж төрнө. За найзынхаа асуудлыг шийдэхэд нь ингээд тусалж гих байдлаар ингээд тэр бусдад өгөх чадвараа ингэж хөгжүүлж юм хийх сонирхлыг өөртөө төрүүлээд тэндээс авж байгаа таашаалаар одоо юм хийх суралцах таньж мэдэх сонирхлыг өөртөө хөгөлж өгөөд тэгээд ардаас нь нөгөө хөглөгдсөн сонирхлоо дахиад бусдын төлөө гэдэг байдлаар авч явах юм бол энэ ингээд нөгөө өөрийгөө түлхэх хүч болдог. Одоо би жишээлбэл ингээд судрыг би чаддаг миний чадвар гэж бодоод ах юм бол залхуурсан хിവэрэл байна. Энэ судар ингээ олон магадгүй тэр донтцсон хүмүүс ч юм уу гар дээр нь очиод уншихад тэр хүнд ингээд асар их юмыг ингээд тайлбарлаад ойлгуулад тэр хүнийг ингээд бүр тэр хар тамхинаас нь гаргах хэмжээнд хүртэл нөлөөлж чадхаар хэмжээнд чаднаа гэд эсвэл тийм чадхаар юм бичье гэж бичих юм бол надад ингээд залхуурах ирэх байхгүй юм шиг санагдана. Би ингээд тэнд хүн туссан амар энэ хар муухай нийгэмтэй энэ чөтгөрийн гар хөлөөсөн тэр хар тамхитай тэмцэх одоо үйл ажиллагааны нэгэн хэсэг болж явахдаа айгу баяртайгаар залхуурахгүйгээр
өөрийгөө дайчилж үр бүтээлтэйгээр юмаа хийдэг ч юм уу, тэгээ хийж байгаа юмаа үнэлдэг ч юм уу. Тэгээд тийм зориг тавьсан учраас тэр хүмүүстэй бүр ингээд ойлгомжтой хүрхүйц байхын тулд бүр ингээд найруулган дээр анхаардаг ч юм уу, ингээд маш их юм ингээд гаргаад тэгээд тех тусмаа л миний бичиж байгаа судар үнцэнтэй болно. Тех тусмаа өгөөж тэ бусад хүмүүст хүртээмж их болно. Энд яг юм бодит үнцэн ахгүй, ерөөсө худал хуурмаг юм хий хоосон миний чадвар биш. Энд чинь ингээд би сэтгэлээсээ зориулсан байхгүй. Тэгээд сэтгэлээсээ зориулсан юм бол хүнд яг юм химийн төвшөнд нөлөөлөл үзүүлэх боломжтой. Тэгээд ийм химийн төвшөнд нөлөөлөл үзүүлж байгаа юм хойно химийн төвшөнд би буцаагаад сэтгэлийн цадалтаа аавн тэр хідэн төгрөг олох нь ч юм уу ингээд амжилттай байх, хүмүүс танигдах нь ерөөсөө гол нь ш. Химийн төвшөнд би ингээд нэг ч гэсэн хүнд тусласандаа гэсэн юм цадалтыг авахар ингээд цаанаасаа л би юм өөртөө ихтэй өөрийнхөө бүтээлийг харилсан тийм хүн болж ингэж тусгал нь бууж ирдэг юм шиг байгаамаа. За ингэж өөрийгөө ч бусдыг ч хийж байгаа юмаач ийм үнэлэх арга нь бол энэ. Юу ч үнэлэхгүй байгаа хүмүүстэй яаж харьцах ёстой вэ гэхээр тэднэртэй одоо яг нэг тэдний хийдэг аргаар одоо харьцсан гэх юм бол одоо нэг ийм аргууд өгдөө штэ, gaslight хийх, manipulation хийх гэх юм уу те. Гэтэ ингээд ер нь аль тэр аргаар нь харьцаад ямар ч хэрэггүй. Яагаад гэвэл ингээд үндсэн зорилго нь заах, сургах гэдэг рүү чиглэж байгаа бол манипуляц чи удирдах штэ. Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тэр хүнийг удирдах. Gaslight ч одоо хийгээгүй юм хийсэн гэд ингээд буруутгаж өөртөө итгэх итгэлийг унгаах. Бид нар бол тэрний эсрэгтэй өөртөө итгэх итгэлийг асааж, хүнийг үнэлэмжийг асааж ингэж үнэлэхэ гэдэг тэр чадамжийг суулгах гэх тэрний шал эсрэг юм хийх гэдэг учраас хийх гээд байгаа тохиолдолд тэр gaslight manipulaц энэ чинь бид нэр хийх юм бол шал юм худлаа хуурамгаар ингээл нэг хүчилж хийх гэдэг байгаа байхгүй да, хүчлээ. Тэгэхээр нөгөө юм химийн харилцаа байхгүй, наалдч юусоо байхгүй. Тэгэхээр яг ингээд өөрөөрөө байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь тэр хүмүүс ч юм бол ингээд ямар нэг юм донтцсан, автцсан, элдэн муу, зуршилтэй, элдэн муу зан чанартай байгаа. Тэрэнд нь автаж, дагаж болохгүй. Тэр хүслийг өөгшүүлж болохгүй. Тэр хүсэл чинь бол надад хамаарлахгүй. Наад хүсэлтэй чинь бол би зууралдахгүй гэдэг байр сурандаа яг ингэ байж ах хэвээр. Харин чиний юм хүн байх хүсэлд би ингэ чатгаараа туслая. Тэ чи ингээд хүн шиг байх, хүнд хэрэгтэй хүн байх, тэ устдаа хэрэгтэй хүн байх, дэлхийдээ хэрэгтэй хүн байх. Ер нь ингээ өөрийгөө хүн гэж мэдэрмээр байгаа тэр хүслүүд дээр нь туслаж, үннийг хэлж, үнэн байж, итгэл сэтгэлийг хуваалцаж зөвхөн яг тэр хүн байх гэсэн хүсэл дээр нь л огтлцол үүсгэж харьцах хэрэгтэй. Бусад тэр арх умаараа зугаацмаар цэнгмээр гэсэн хүсэлтэр огтлцож ерөөсө болохгүй. Тэгэх юм бол ингээд нөгөө энэ одоо доод хүсэл гээд ярьж л та зүгээр хүн ойлгохоор нь тэр хүсэл рүү огтлцохоор чамайг энд байгаа гэж үнэлээд нэг юм харьцах гэдсэн үн чинь энэ хүсэл рүү ингээ огтлцохоор угаасаа ингээд чамайг үнэлэмж нь буураа тэгэл чамаас сурхаа болчих юм бэлээ. Ер нь бол тэгэл угаасаа одоо ингээд ярих юм бол би ингээл онготойгоо амар мундаг онгот гэлтгсэн чинь онгот маань яг тэр шиг ажиллал. Ер нь гэхдээ манай онгот жоохон тэгдэгтэй гэхгүй хаяа тэгдэг. Тэгэх юм бол одоо юу гэдэг би ингээл тэрнтэй нийлмэргүй л штэ. Тэнгүүд яг та манай онгот бол яг жоохон тэрэн шиг ажиллаад хүй тэр юм да гэхээр би бол онгот шүү гэл тэгэл угаасаа юм хальт ингээд доошоо ингэж нэг юм ингэж ороод буцаад ингээ гараа авчиж байгаа юм шиг нэг тиймэрхүү нэг сонин зүйлээд юм а. Тэр нь болохоор ингээд нэг би тэр доор байгаадаа болохоор надтай хим нэгдүүлэхийн хооронд л нэг ингэж солилцож орж ирээ буцаад тэгэл эцсийн хүрч байгаа зориг үр дүн нь бол яг онготын үйл гэдэг хэвгүй. Хаяа жоон юм тэр шиг ажиллах үе байна. Гэтэ нэг юм янз үзчил тэгж ажилт юм да. Ер нь бол эцсийн ингээл зорилго нь бол онготын л үйл гэдэг. Тэгэхээр яг нэг тиймэрхүү байдалтай л
харьцах ёстой. Тэгээд тэр муухай зан чанарын өөгшүүлээд хамаг юма бариадгүй гэдэг болохгүй. Тэгэх юм бол ингээд зааж сургаж чадахгүй тэр хүнийг ингээд юм үнэлт сургах гэж байгаа хүн. Тэгэхээр юм үнэлгээгүй харьцаанд бол хариу үйлдэл тэрэн дээр юм харилцаа үүсгэж юусоо болохгүй. Тэгээд буруутгаж мэдээж болохгүй, хүчилж болохгүй, хүсэхгүй байхад нь ингээл чи ингээд хүнийг үнэлээж яаж үнэлэх юм те хүсэхгүй байгаа юм чи үнэлэхгүй шүү дээ. Тэгэхээр намайг үнэлсэнгүй энэ шал хэрэггүй яриахгүй. Зүгээр тэгээд яагаад ч үнэлэхгүй. Тэгэхээр яаж үнэлэхийг зааж өгөхийн тулд тэ хүн ёсны ийм ганц нэг юм чухалгач л байдаг юм дөө. Тэгэл тэрэн дээр нь л чин сэтгэлийн юм холболт харилцаа итгэл бүх юма гаргаж ирээл тэгэл нэг юм оч асаагаал ч юм уу те тэгэл нөгөө хүн чинь тэрийг авчаал буцаагаал ингээл новшин юм аагээл новшин зангаа гаргаал ч юм уу ингээл явхад тэнд нь бол өөгшүүлэлт тусламж дэмжлэг юм байхгүй зөвхөн энэ төвшөнд ирэх юм бол би чамд ингээд итгэлээрээ одоо бүх юмаа зориулж тусалж чадна гэдэг юм ойлголтыг өгчиж тэр чинь нөгөө хүнд юм өгөх хүнд сэтгэлээсээ хандах гэдэг байдал руу л одоо шахах чинь гэх юм уу шахах гэж оролдож ийн тэхийн тулд зарим нэг зүйлийг тэ тодорхой тэр зааж сургах гэдэг зорилгын дагуу өгнө бас хязгаарлана хөглөн хөтлөн чиглүүлнэ гэх нэг юм арга барил байж болох юм байна. Тэгэд энэний цааталт одоо чиний төлөө гих чин сэтгэл чиний төлөө би оршиг амин чанар ч одоо энэ сургах дээр орж ирнэ заяа. Тэгээд цаана нийгэрийн сүлэх мөн чанарын цолтол гэхээр за энийг угаасаа дахиж дараагийн гарах судар дээр бүр гоё тодорхой зэгцэлж ярих хаа. Тэгэхээр энийг ярихаар бас угаасаа ингэ дуусахгүй учраас ер нь л энэ химийн харилцааны тухай юм байл л те. За тэгээд угаасаа ч урт бичлэг болсон бах. Ингээд эн чинь нэг юм 5-6 хоногийн дотор миний ингээд өдөр шөнөгүй ботсон бодлоодыг зэгцэлж ярих гэж ярьж байгаа бичлэг тэгээд маш олон гоё юмнуудыг ойлгож авсан боловч зарим нь одоо ингээд орхигдож гээгдүүлээд жоохон зэгцгүй замбраагүй ярьсан байж мэднэ. Нэг бичлэг нь жоохон хитрхи олон юм чигчлээ. Тэгээд та бүхэн чатгаараа авахаа авч сонсоорой. Тэгээд та бүхэн миний Facebook хаягийг дагаарай. Бас Instagram хаягийг манд дагж болж байна. Тэгээд судар худалдаа авахыг хүсвэл миний пэйж ийм storyteller гэд пэйж байгаа. Энэ пэйж рүү олго өгөхөд хүргэлтээр очино. За тийм байна да. Тэгээд сав дараагүй саба дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.